Сайн байцгаана үзэгчтэй. Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ удаагийн 34 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За өнгөрсөн логт бид Европын бүсээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох сүүлийн 4 улсын нэрийг мэдэж авсан. Мөн ТV хоорондын 2 улс гээд нийтдээ эрхчлэлийн дэлхийн аваргад оролцох 48 баг бүрэн бүрэлдэхүүнээр бол мэдэгдсэн. За түүнээс гадна ФА цамын шүггийн 8 тоглолтууд, Бүнцлигийн 28 дугаар тойргийн тоглолтууд гих мэтлэн олон тоглолтуудтай юм 7 хоног байлаа. За ингээд энэ талаар ярилцахаар бид цугласан. ПСН багаараа цугласан. Бүгд нь орой мэндийг хүргье. Орой мэнд. За ярих тоглолт бол нэлээд олон байна гэж харлаа. Өчигдөр одоо нэвтрүүлгийн хараалыг гаргаад сууж хагаад. Эхнээс нь одоо Европын бүсд бол мэдээж 4 ярьсан. 4 ирэх байгаа. 4 тоглолтын бүгдээр нь бас санал сэтгэлээ яриад явсан зүг баха. Орхилгүй. За том сенсацаар мэдээж эхэлж байна. За тэгэл яг л нөө Тэмүүлээ хэлжсэн те. Эвгүй цэнгэлдэх байгаа гэж ярьжсэн. Тийм нэрээ тэгстэй. Цэнгэлт их л эвгүй харагдаад юм байна. Энд гэхдээ зүлэг мүлгэн амьд үстэй явчихсан. Тийм тэгээд цассангээд хувцсан байсан. Тоглолтын одоо яг өмнөх өдөр нь цасын юу ч цэвэрлээд. Тэгээд их ойрхон юм байлээ үзэгчдийн сууц. Зенит цаг гэсэн мэлээ. Тийм. Үзэгчдийн суудлын ойрхон очсон. Энэ дээр те Москвын энийг хийсэн бол ер нь 2 тэг гээд тоглолт дуусчих гэсэн те. Ер нь боснигч тэр өөрсдөө сэтгэл зүйн том даваа босны бүр ингээд нурмаах тийм байдал руу хийх байсан. За ингээ алдсан. Спозито. Москвич дууг нь юу 6 тоглолт дараалал голтцсон юм уу? Тий. Шгшээ дээ. Бараг Скилачигаас хойш гэж үү дээ. Тий. Анхны тоглолтчлсан юм. Би түрүүчийн дугаар дээр 5 дараалал олчихсан байна гэж харуулдаг тий. Тэгээ нэр түрүүчийн дугаар дээр онцсон улсууд бүгдээ яг онцгой байсан шүү. Москвын болсон. Энэ дээр Эден Жеко бас хэд дараалал олгоцсон байлаа. Жековын тоглолтын дээр голын дамжуулт өгсөн. За тэгээ торгуулийн цогцолтоор асуудал шийдсэн. Тэгээ ер нь улаан аваад Гатузоос нэлээ суусан баха тий. Тэр түрүүний үгүй сөргийг хийцэн бол тэгээд гайвалтай. Улаан авснаа шууд ретегийг суулгацсан шүү дээ. Тогтчихоо тэгээд малагч оруулж. Тэгээ би энэ цогцоо хүмүүсийг харсан л та. Өөр хүмүүс байгаагүй юм гэсэн чинь үнэхээр байгаагүй юм билээ. Ер нь цогтөг хүмүүс зөхөд алдсан тий. Тэгээд баг бүгдийг суулгацсан юм билээ шүү дээ. Снэк Кристантэ зөхөд алдсан. Тэгээд 4-1. Яа, харамсалтай те. 3 дэлхийн аварга шалралтын цэнд дараалж. Одоо ингээд ер нь 10 настай хүүхэд бол жишээ нь Италийн шишээ дэлхийн аваргад орж ирснийг нь бол үзээгүй. Ийм хэцүү цаг үе одоо туулж штэ те Италичууд. Тэгээ Италийн хөвлөр бол нэлээд юм боллоо. Италийн хөлбөмбөг бол одоо Евроолд очсон байна гэж байна. За тэгээд ер нь ийм цаг үеийг бол Италичууд үзээгүй байсан тэргээл те. Янз янзаар үзэж байна. Тэгээд ерөнхийдөө Италийн хөлбөмбөг тэр чигтээ уналтанд орсон гэдгийг бол бүхэл хөвлөлүүд бол онцолж ярьж байна. Ундрах тасарсан байна тэргээл те. Янз янзын одоо сургалт бүх зүйл те алдагдсан байна гэх зэрэг зүйлсийг ярьж байна. Тэгээд яг одоо манай Азиудын бас зарим тайлбар үнцэг гэх юм бол би одоо 2006 оны материацийн хараал энэ төр ч гэж бас ярьж байгаа хүмүүс тий. Үнэхээр хараал уу эсвэл та дүр нэг шалтгааны юу гэж харж байна? Одоо юм чинь 1 биш 2 биш бүр 3 дэлхийн аварга дараалаад гэдэг чинь ийм том баг дэлхийн аварга төрүүлжсэн багуудаас бол анхны тохиолдол 4 дэлхийн аварга автсан баг тий. Тэгс 1954 оноос хойш дэлхийн аварга үнжшөөгөө явж исэн 18 онд анх удаа үнжихдээ Шведэд нэг тэгэр хожигдсон шүү дээ. Бас өөрчлөсөн шат. Тий. Тэгээд дараа нь Умард Македонд нэг тоо бас нэг тэгэр тий. Гээр өөрчлөсөн шатны тоглолтуудыг хараад ер нь миний тэр шалтгаан гэж бодоо би бас ингээл бодсон л доо яагаад Итали орж чадахгүй байгаа дээ. Ер нь Италийн тоглолт яагаад юм гэхээр миний бодлоо Италийн Serie A лигийг бодохоор хүмүүс нь ерөнхийдөө Италиас илүүтэй гадны тоглогчд олонтой юм шиг харагдсан. Надад бол яг юм гол чухал тоглогчд юм шиг гэдэг юм уу те. Одоо тэгээд доороос гарч иж байгаа тийм ундраг бол мэдээж байхгүй байгаа тийм. Тэгээд залуучуудаа ерөөсө боломж олохгүй ч юм уу тийм. Ерөнхийдөө гадаад одоо манайхаар бол юу гэдэг импорт юу гэдэг лээ тийм. Тоглогч авчирж ирээд тэгээд тоглуулад байгаа нь л ер нь алдаа болоод байна даа л гэж бодчих. Спан бол яадаг лээ тийм. Спан ла лиг угсаал ундрахтай боломж Барса хүртэл одоо Реал хүртэл
одоо залуучуудаа гарааны ирэх юм шүү дээ. Тэгэхэд Италийн Serie A бол надад тийм санагдахгүй. Ерөнхийдөө боломж залуучууд болохгүй. Дандаа л нэг хэдэн одоо ялангуяа Англи Премьер Лигийн одоо голөгдлыг авчирдаг гэдэг тийм нэртэй болчихоо сууж байхад. Сая яг Тэмүүлэнгийн яриан дээр нэг юм хин хэлсний сандгүй яг саяны тоглолтын дараа хаа бас Итали тоглогч л байсан баг. Одоо зодог тайлцсан ч юм уу. Ламин Ямал ч юм уу одоо өөр хин гэлээ. Одоо энэ тоглогчид хэрвээ Serie A-д байсан бол баг Serie B тоглож байгаа гэж хэлсэн мэлээ. Тэр нь болохоор яг нэг утгаараа Италид бол залуучуудад эзэж ийм боломж бол олохгүй. Одоо үнэхээр авьяастай байсан ч гэсэндээ тэрийг бол одоо юу гэдэг болоогүй ингэж үздэг ч юм уу, туршлага өргөжлүүлэх ёстой гэдэг ч юм уу. Нэг тийм байдлаар бас үнэхээр залуучуудаа бол гаргаж ирэхгүй байх, ашиглахгүй гэдэг байдлаар бол хэлсэн мэлээ. Тэгээд саяны тоглолтын дараа сэтгүүлчид Гатузог та ингэж ажлаа цааш нь үргэлжлүүлэх байх уу гэдгсэн. За тэр бол одоо нэг сонирм биш ээ. Энд ч одоо юу шгшээ ингээд 3 дэлхийн арга дараалал ажиллахад миний ажилтай ажиллахгүй байх бол ямар ч тийм сонирм биш гэдгсэн. Тэгээд ажиллаа өгсөн Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн ажиллаа өгчлөө. Буфон ч одоо ерөнхий менежер гэх юм уу одоо head of delegation гэхээр одоо монголчлуул ер нь бол тэгж орчуулж болох бах тий. Ажиллаа өгчлөө. Тэгээд 6 сард сонгуул нь болох юм байна. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч дараагийн ерөнхийлөгч юм байх уу гэдэг. Тэрний дараа бас дасгалжуулагч ер нь хийрэх үү гэдэг яриа бол гарах юм шиг байна. Уг нь энэ 3 дэлхийн аргийнхаа дондор Евро авцсан тий. Евро аваагүй байсан бол Итали бүр одоо бүр өсч тий. Тий улс даяараа баг ард түмэн юу гарч бослоо гаргаж байгаа. одоо бодохоор Италийн хөлбөмбөг гэд бодохоор хуучин бол одоо Serie A лиг тий. За 90-ад оныг үзсэн гэж бодлоо яг. Гэхдээ 90-ад оны хөлбөмбөг бол алдартай байсан, баг дэлхийн авраг гэж нэрлэгддэг байсан талаар бүгдээрээ л ярьдаг. Тэнгүүт Италийн хөлбөмбөг юугаар алдартай гэнгээд би хамгаалтаар алдартай. Италиас дандаа супер хамгаалагч нар төрөн гардаг. Тэгтэл одоо сүүлийн жилүүдэд Италиас төрөн гарсан хамгийн супер хамгаалагч хин гээд бодохоор нэг том багийг ингээд нэг том клубыг аваа явж байгаа Итали хамгаалагч хин байна гэдээ харахаар яг ингээд цээжинд нэр бол орж ирэхгүй. За хагасууд бол байна. Хагасууд бол ингээд залуу сайн хагасууд байна. Довтлогч хэдүүлээ бол Италийн довтлогоог бол зөндөө дугаар ярьсан. Тэрийг бол дахиж нуршаад явах. Италийн хөлбөмбөгийг одоо тахалж байгаа Итали бол хөлбөмбөгийн бас том гүрний нэг юм а гэдгийг тахалж байгаа нэг мест бол дасгалжуулагч нар байна. Италиас дандаа тактикийн ялангуяа тэгээд одоо баг хүмүүн өдөртөх, нэгдүгээр хүн өдөртөх. За тэгээд залуу тоглогчдыг багаас нь ингээд боожвол аавшин зан гаргаж нөгөө талаас нь хөлбөмбөгийн боловсрол мэдлэг, техник ур чадвар олгодог. Дасгалжуулагч нар бол Италитай бол үнэхээр марах юм байхгүй. Тэгэнгүүт яг тэр Итали дасгалжуулагч нар нь Италитай ажиллаж гэнэ үү гэдэг бол бас их сонирхолтой зүйл. Тэнгүүд Италид яг уу Итали дасгалжуулагч байгаа. Гэхдээ суперүүд нь хизээч яг Италитай бол за би энд ажиллая гэсэн зүйл бол ерөөсөн ажиглахдаггүй байна. Тэрийгээ дагаад Италичууд Италийн лиг одоо сая Тэмүүлэнгийн хэлсэн чиглэл Италийн лигт ерөөсөө Итали тоглогч нар бол бий тэгтээ маш цөөн дуугаар. Өмнөд Америкт бол тэр бол ингээд нэг тийм одоо битүү юм юу бас одоо вар байгаа гэж бодъё л доо. Ингээд савын нээлээ супер одоо Бразил, Аргентин, Уругвайч гэдэг хөлбөмбөгийн супер гүрнүүд тэндээс гарч ирж байгаа тоглогч нар дандаа Европ руу ирнэ. Европ руу ирэхдээ эхлээд Испанаар болж игэл Английн Премьер Лиг рүү явах. Тэнгүүд цаана үлдэж байгаа Парагвай, Эквадор, Боливч гэдэг юм уу те бусад одоо бусад улсуудын тоглогч нар ерөнхийдөө Италид. Тэнгүүд Италидаа нэг ядж загт Италийн клубүүд нь явж өгөхгүй. Тэнгүүтээ одоо Премьер Лиг дээр бас ингээд минут олдохгүй ч юм уу замлан жоох ингэж явж байгаа нөхдүүд Италийн Serie A руу ирээд хахад дагаад тэн дундаас ч одоо супер амттай тоглож ижил хүмүүс чинь өөрөө сайжрах шүү дээ. Тийм байхгүй болохоор Италийн хөлбөмбөг дагаад байхгүй болчиход байна л гэж бодоод. Яг ингэ залуу тоглогчдын үед одоо Италид жишээ нь өөрийгөө хөгжүүлэх биш. Тийм. Зодог тайлж байгаа тоглогчдын энд очиж болдог лиг болчиход байгаа тийм. Лиг нь таар болоод хар ч одоо улсын хөлбөмбөг нь тэгэл дагаал унчиж байгаа. Тэгээд Роберто Манчинитэй байхад Евро авсан шүү. Тэгээд Манчинигийн тактик бараг одоо ч гэсэн хэрэгжээд байгаа юм шиг л харагдаж байна шүү. Нөгөө л яг хоо Итали хамгаалдаг ч гэсэн 3 төвийн хамгаалагчтай тоглодог. Тэгээл 5-3-5-2 ч гэдэм үү тэгэнгээрээ. Ер нь яг нэг тийм тактикийн бас гоё өөрчлөлт хийх дасгалжуулагч. Ер нь Гатузо ч гэсэн яг зөв сонголт миний бодлоор байгаагүй л болов гэж бодож байна. Ер нь бас наадах чинь ер нь Буфон баг авчирсан юм байл л дээ. Тэгээ одоо баг найзан дундаа хин хайшийн зүгээр тэрнээс яг Гатузогийн CV ч одоо том багт ажиллаж исэн юм туршлага байхгүй. Тэгээ би яг зүгээр дараагийн дасгалжуулагчаа айгүй гоё сонгоосоо гэж
бодоод байгаа. Хамгийн магадaltaй нь бол Антони Контегийн нэр явж илээ. Наполит хийсэн гэрэн гэхдээ дараа жил дуусна. Өөрөөр гэх юм бол Аллегри байна. Өшөөний гой сонголт нь Симоне Инзаги яваа шүү Тий. дээ. Араб Тий. Аль Хилалд билүү? Заарах тийм ба. Инзаги явах явах тий. За Италичууд ингээд 3 дахь дэлхийн аварга дараалал үндсэн. Тэрнээс өмнө бол Итали ерөөсөө 2 дахь дэлхийн аварга үндсэн байсан нь 1930 буюу анхны дэлхийн аваргад орж байгаагүй. Тэнгүүтээ орж ирээд 34 30 дараалаад өрүүлж байгаа шүү дээ. Нэг нь 1958 оны Бразилд өрүүлдэг дэлхийн аваргад орж байгаагүй. Бусад дэлхийн аваргуудад бол Итали бүгдд нь орж исэн. Харин тэрнээс хойш ингээд 3 дараалаад өнжиж өглөө. За дараагийнх Чех болон Даны тоглолтын тоон. За Чех өмнөх шатанд торгуулийн цохилтоор болж байгаа. Тий. Яа энэ став. Ирланд их тий. Тий. Тэгээ одоо цаасан дээр бол ер нь дайн бол хамаагүй илүү бүрэлдэхүүнтэй. Хав хилэлтэй болчихоо. Цогцолтой одоо юу гэдэг амжилттай. Тэгээ дайн өөрсдөө тэр 11 сард Шотландд тожигдоод 2-2 гарцсан шүү дээ. Тий. Тэнцэхэд л болох байсан юм. Шотландд тэр чинь бүр 2-2-оор тэнцэж явж байгаа сүүлд 2-2 болтой. Тэгээ бүр дэлхийн аврагч болчихлоо да. Тэр чинь бүр сүүлдээ нөгөө хаалгач аврагшаа оруулсан байж байгаа Шотланд нэг хос хаалганы идэг тий. 2-2 болсон. Яг го Чехийн фанатууд ч гэсэн ер нь бол энэ дээр аюу тийм манад баг боломж байна уу гэдэг байдлаар л харагдаж исэн баг. Одоо 11 сард дасгаж жуулагчаас үлдсэн Сучекээс тэр баяглагчийн дууз музын хураацсан. Ер нь бол байдал хэцүүл бүрэлдэхүүнүүд ч гэсэн дээ. За ингээд 2-1. Wolverhampton Кричи. Энд цаг сунгаад гэж байгаа тийм. Тий. Цаг сунгаад. Wolverhampton одоо түүхэнд хамгийн шилдэг чек тоглогч байдаг шүү дээ. Хүн ганц чек тоглогч очиж байгаа. Автоматар хамгийн шилдэг л болно. Гэтэ Чех 2 тоглолтыг хоёуланг нь бас талбай дээр хийсэн тэр аюул нөлөөс Амар дундаа. Яа дөрөвчл дугаар дээрээс Чех талбай дээр хожигддог хэдэн жил болцсон байна. 17 8 тоглолт гэсэн шүү. Тий. Ойлон алдаж байна. Тэгээд доорож 5 6 жил болсон баха. Хоёулаа алдсан. Эриксэн бол хийсэн. Стэн Эриксэн. Одоо Чехийн бүрэлдэхүүний чарахаар Патрик Шик байна, Сучек байна. За тэгээд л бас дандаа залуучууд л. Тэгээ чиг чинь энэ дээр бол бас нөгөө хин Цуфаал Сучек хоёрыг хоёул ингэ гаргасан шүү дээ. Тэгсэн байсан. Сонирхолтой. Ер нь яхад туршлага зааж яг энэ их тоглолтууд дээр перфект тасч чинь дасгаж өгч. 12 сард ирээд баг хожигдоогүй шүү дээ. Хожигжог угаасаа энэ урдсан шатны л хоёр тоглолт болсон шүү дээ. Тэгээд Сучек чинь нөгөө баяглагчийн дууцын хураатан нь юм биш шүү дээ. Юу Гибралтарыг л ооччоо. Баяхан Фэнүүдтэй баяр үгээгүүд тоглолтын дараа. Тэгээд дасгаж жуулагч авч араас нь Сучекийн дууцын хураагаад Холбооноос юм. тий холбооноос нь. Тэгээд сая энэний өмнөх тоглолт чи юутай тоглолоо. Ирландтай тоглоход Сучек чинь бүр сэлгэнээс тэрсэн шүү дээ. Гараанд байгаагүй. За ингээд Чех 2 дараалж талбай дээр тоглосон. Харин энэ суглааныхаа энэ талдаа гарчгаар их хөвтэйхэн байгаа юм байна л да. Итали болохоор уул нь эхний тоглолтыг талбай дээр хийлээ. Тэгсэн. Хариу дээр болохоор Босны талбайд хүрээд ирсэн. Чех болохоор 2 тоглолтыг хоёулангийн талбай дээр хийгээд 2006 оноос хойш анх удаага дэлхийн аваргад оролцохоор боллоо. 20 жилийн дараа. Тэрний 2006-аас урагшаа дахиад орсныг хайх юм бол 1990 онд Чехословак авахта дэлхийн аваргад орж ирсэн. Тэрнээс биш урагшаа хөвгөл эн чинь 1934, 1962 оны дэлхийн аваргыг мөнгөн медальтай улс. Тэгвэл Чехословак байх та. Одоо яг Чех улсаас хойш 2006 оноос хойш анхудаа дахиад оролцохоор болж байна. Торгуулийн цохилт гэснээс би сая торгуулийн цохилтыг харсан чинь нөгөө Италийн торгуулийн цохилтыг энэ дээр болсон юмыг санчлаа. Торгуулийн цохилт зогсож байгаа нөгөө торгуулийн талбай хоёр үзүүрт хаалгач зогсдог шүү дээ. Ерөнхийдөө л одоо офшор камерын цааталт нөгөө хаалгач зогсдог шүү дээ. Тэгсэн хин яагаад чинь Донорума яагаад чинь нааталт гараа зогссон. Тэгээд нөгөө усны сав алчуур хоёроор наадлын 16-ын гадаа тавьчихсан. Тэгээ ингээ эзэнгөө өргөч. Тэгсэн чинь гусуулсан гэлөө. Тэгсэн чинь гол нь хамгийн сэргэлэн нэг боосны бөмбөгний хүүхэд. Тэрийг зүгээр ингээд алчуурн дээр усны савнд ингээ байж байгааг харчингуудаа тэгээд ингээд өлигээ харсан чинь дээр нь ингээ баахан тэмдэглэсэн.
хүмүүсийн нэр Шипи. юу байсан гэнэ нөгөө хаашаа зогтгийн. Тий. Тэгэхээр газ гүйчихэд нөгөө усны савны үлдээгээ дээр бичгийг ураад авцсан юм. Тэгээд яасан чинь Донорома хэрвээ тэр тоглолтыг одоо бичлэгийн үлдээгээ яачих сая саналаа. Тэнгүүтээ Донорома тэнцээ нөгөө хажуугийн шүүгч мөгчтэй эрүүл болоод нэг торгуулийн цогт эхэлсэн байхад нэг юм болоод ирсэн. Тэгсэн чинь тэр усны савн дээрх бичиг байхгүй болсон. Тэгээд Доноромо сая торгуулийн цохилтон дээр ёстой л зүүн савндал итгэж үсэрсэн. Тэгэхдээ одоо болохгүй гэсэн юм байх юм шиг одоо тий. Тэр ч одоо үндэсний баатар болсон шүү дээ. Тэгээд харин тэнгуүтэ Босны хөлбөмбөгийн холбоо гиснөө эсвэл фэнүүд нь гиснөө нийлүүлж байгаа тэр хүүхдийн нэр өснө байлээ. Тэр хүүхдийг дэлхийн авраг үзүүлэн финал Тийм хтэй. бүх юмны даа гэдэг нэг нутгийн зөвлөм үлдсэн ам гарсан. Ямар сэргэлийн тий тэрийг очиж ингэж. Бөмбөгийн хүүхд бол газ очиод ороод авчихсан. Тийм харсан шүү харин. Тэгээд олон баг оролцож байгаагийн хэрээр одоо ингээд Чех 6 оноос хойш орж байна. За тэгээд Босны бас ингээд орж байна тий. Босны 14-өөс Тий 14 онд оржсэн гээд. Тэгээд ер нь яг хөө ингээд бас том багууд мултарж байгаагийнхаараа бусад одоо Европ тийм жижиг улсуудад ч гэсэн боломж гарч иж байгаа нөрөө гоё тий. Хөлбөмбөг даяарч байгаагийн хэлбэр бас харагдаж байна. За одоо тэгээд үүнээс гадна дангац Европ төвд гэлтгөө бусад одоо өөр твийн жижиг улс орнуудад ч гэсэн ер нь алт хэл найдвар төрж байгаа шүү дээ. Өмнөд Америкч бараг твээр орох гэдэг байсан. Тийм Өмнөд Америк бол твээр орох гэдэг. Одоо бусад одоо Африк твийн жижиг орнууд ч үт юм уу те. За Аз твийн одоо бас нэг ихтгэл найдвар тээж байгаа улсууд мусуудад бол одоо бас жишээ нь ингээд гоё боломж байгаа байна гэдэг нь бол ер нь харагдаж байгаа. Тэгээд дэлхийн авраг одоо ингээд олон баг орсон өрсөлдөөн суулрын хэсгийн шатны тоглолтоо сонирхолгүй бол ингээд янз бүрийн юм ярьж байгаа ч гэсэн тэгээд бусад талаараа нэг хүндрэлтний ингээд бас юм нэгдэл те. Гоё юм ихтгэл найдварыг тээх тэр юуг бол бас нэмж өгч байгаараа онцлогтой болов уу гэж харж байна. Өгөөж те. Өгөөж баг байхад 2020 онд тэмдээ дэлхийн аврагт орно гэж боддог байж лээ дүүлэн 2000. Яг үнэхээр дугаар болгоно дээ. За ястал нэг 2026 болох шахсан. Энэ бол Косово. Косово улс 2008 онд тусгаар тогтнолоо зарлаж за нүгд хизээ хэлслээ даа. Тэр доороо хэлслүүд. Ер нь бол энэ бас гэхдээ 8 онд тусгаар тогтносон. Ингээд 2026 он гэхэд дэлхийн аврагт орохоо шахлаа. Словакийг хожиж гарч 4-3 хожиж гарч ирээд. Талбай дээр тоглож байгаа шүү дээ чинь тий. Яг бүрэлдэхүүний хувьд ч гэсэн ер нь яг дөрөвний бас яг Чех дан шиг Турк бол хамаагүй л шүү дээ. Яг тэгэл бөмбөг бөөрийнхий гэдэг шиг ганц тоглолтын дээр саяны Чех шиг Косовод ч гэсэн магадгүй тэнцээ тургуулын цогцолтоор алах ч юм боломжтой байсан л та. Косово ч ер нь хамгаалт айгуу сайн юм л шүү дээ. Тий, Туркийн тоглолтод хаалаа руу 3 удаа л онцсон. Довтлогоо талаас нь харах юм бол ер нь нэлээд өнжгөрдөө тоглолт. Турк үү? Тий. Энэ ер нь Косовод ч нэг Фисник Асланы гэдэг бүнцлигийн юу л аль баг үлээд ирчих. Хофнайм. Алдарт Мурики байгаас тий. Видат Мурики байгаа шүү дээ. Мурики ч гэх юм, Муричи ч гэх юм тэгээд одоо Мурич байгаа нөгөө хаалган дээр. Турк ялтчгүй арай жигдэл юм л тий. тэгээд бүнцлэг тоглолт их олон тоглогчтой л доо Косово. Энд чи голын нэг төглөө. Крем Артур гэвлүү. Тэгээд Турк ч одоо яг нөгөө өмнөх Еврод ирэл бид нэр ярьжсэн шүү дээ. Яг гоо ингээд залуучууд их гарч ирж байна. Одоо тэр чинь ингээд нэг Европын аваргад ороод үцсэн баг дараагийн том тэмцээнд орох гээд байж байна. Тэгээд ингээд хоёр тоглолтод нэг тэгэр хожоод тэгээд дэлхийн аваргад гол нь орж байгаа хэсэг нь их аятайхан тий. Америкийн нэгдсэн улс яг хосттой нэг хэсэгт орж байгаа ч гэсэн нөгөө ер нь Парагвай, Өмнөд Африк байлоо та. Бэлг Франц талтай юм шүү. Турк үү? Абсолютч. Nations Nations League. Америктэй Парагвай, Өмнөд Африк гэж санаад байна. Тэгээд Америк бол ер нь ингээд Парагвай, Австрали. Туркээс жоохон айх байх гэж би зүгээр бодоод байгаа хгүй. Косово ч юм уу одоо өөр баг ороод ирсэн бол бас Америк хэсгээ тэргүүлэх боломж нь ингээд нэмэгдээд ирсэн. Одоо Турк ороод ирэнгүүт Америк Туркийн тоглолт хэсгийн сүүлийн тоглолт юм билээ. Тэгэхээр ер нь би бол тэр хэсгээс ер нь зүгээр фаворит нь баг Турк болчихоо та гэж хараад байна. Өөрөөсөө Туркийн хувьд Турк ч өмнөх шатн дээр юуг очижлоо? Румыник нэг тэгэр хожоод сая Косово нэг тэгэр хожоод гараад ирсэн. 2 оноос хойш анхудаа гэж тус тий. 2002 онд хүрэл авдаг жил. Одоо тэр жил чи бас л Туркийг хинж медаль аваад ингээд дэше гараад ингэж таамаглаж байгаагүй. Тэгтэл бол тэр жил орж ирээд Солонгос юу хоёр ингээ хоёр талаасаа явсаран байгаад
Турк жигшээ бол хүрэл медалыг авч ирсэн. Тэрнээс хойш бол ерөөсөө дэлхийн аврагт бол орж байгаагүй. Европын аврагт бол нэг 8 онд бол нэг сүүлд нэг Чехийг хождог. Кино хийдэг тийм. Кино хийдэг нэг хожлаа. Сая 24 оны евро болчихсон. Нихат юм бол. Нихат гэх очоо тий. Манай нөгөө хин Хакан Шүкүр ч Америкт нөгөө Uber-ийн жолооч хийгээд байгаа гэсэн удаа. Хийж байгаа юу болцсон үхгүй. Бага хөө. Үгүй ажлаа өөрчлөөл. Гэтэ ямар ч байсан юутай Америкт бол баг. Бүр хөөгдөө үстэй тий. Тэгээ одоо шгшээ багийнхаа ямар ч байсан тоглолтыг нэрэ Турк Америкийн тоглолтын дээр ч юм уу тий. За Туркийн аль нэг тоглолтын дээр цэглэлтгэж цоож байгаа юм барих юм бол бас зорилготой л юм. За Турк ингээд дэлхийн аваргад эргээд орж ирсэн болвол дараагийнх нь Швед, Польш. Энэ бол ёстой гой тоглосон. За Швед өстө тэгээд нөгөө боломж олдвол тултал ашиглана гэдэг нь л та. Иланга Намар өргөжсөн шатны чинь 6 тоглолтод ердөө 2 хон авсан баг. Тэгээд одоо боломжийг бол үнэхээр тултал ашиглалаа. ер нь тэгэл аргагүй энэ өрсөн шатны тоглолтууд талбайн давуу тал маш одоо том давуу тал байгаа. Тэгээ галзуу ганц тий. Тэгээд Турк ер нь одоо сая бүрэлдэхүүний чанараараа л Косовог талбайд ажиллаж шүү дээ. Бусад тоглолтууд дандаа талбай хийсэн. Ер нь бол энэ хоёрын хинч орсон болоос тэгэл гоё л өрсөлдөөнийг үзүүлэх хэрэгтэй. Орсон хэсэгтээ бол. Гэтэ та зүгээр яг алиг нь орчоосоо гэж бодчихсон. Швед. Тэг би бас Швед ягаад тэгэхээр одоо бүрэлдэхүүний харангуйтай өмчтэй Премьер лиг тоглолдог. Дор аж 6 7 тоглогч байгаа байхгүй тий. Ялангуяа урд тоглооны шугам дээр. Польш харин ер нь том тэмцээнд одоо ингээ урьдчилан шатаад даваад ороод иртий. Польш, Швейцар хоёр. Тэгээ орж ирэхээр үндсэн тэмцээнд юус явдггүй. Тийм сонир. Эсгээс нэг гаруул гарна хоёроор. За Польшийн фэнүүд бол очлаа. Тэгээ үнэндээ яг жоо үзүүшгүй. Тэгээ нөгөө Левандовскиг бол одоо хардсан шүү дээ бид. Хамгийн харамсалтай зүйл бол ер нь Левандовски л байна. Тэгээд стар гэх юм бол сайгүй. Энэ дээр ястаа нэг залхуу гэх юм уу, хөтлөхүү гэх юм уу нэг тийм хамаалт болсон. Энэ ч одоо яг хөжлөг бол тийм 86 дээр. 88 дээр. За энэ залуу ном уншуулсан юм шиг байлаа 12 сараас үлээ. Тэр читрик үү? Он гараад галзуучлаа л да. Энийн өмнө хэтрэг те. Энэ дээр газ цэвэрлэж болдгоо юм болоо да. Сая Фиц хамдраас гол олцсон л явчихлаа. За Левандовски Ланга. амсалтай да. Тэгээд Премьер лигийн Аярич гэдэг юм уу те Линделоф энэ төргээд гоё тоглогч байгаа. Дээрэс нь энэ тоглогчдыг мэдэх юм уу Премьер лигт ажиллаж байсан Грэм Поттер ирж байгаа гоё боллоо. Гоё таарлаа. Тэгээд Грэм Поттерч гоё тоглуулж байна. Богино хугацаанд гоё өршөлтөй явчихж байна. Грэм Поттерийн нөгөө талаар өөрийнхөө нөгөө унтсан байсан карьерийг сэргээх нэг боломж. Тэгээд би бас нэг юм дээр гайхсан байхгүй юу? Грэм Поттер чинь яг уу нөгөө Йондал Томсны ажлыг 11 сард илүү аваад тэгээд за яг нэг ганц хоёр тоглолтод 11 сард багаа өдөртсөн баха. Тэгтээ яг нөгөө цаашаа шалгарах угаасаа боломжгүй болсон юмсан. Тэг гол нь энэ хоёр тоглолт хийсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ хоёр тоглолтын өмнө 3 сарын 12-нд байна уу? Шууд 30 он хүртэл гэрээ сунгачдаг. Шүйттэй. Тэ? 30 оны дэлхийн аварга дуустал. Тийм. Тэгэд би яагаад ингэж энэ хоёр тоглолт болоогүй байхад сунгаж байгаа юм бол гэдэг. Ер нь бол яг хөө зүгээр логикийг ботход дэлхийн аварга эрхээ авцсан бол бас яг ойлгож болно шүү дээ. Гэрээ сунгаж байгаа. Тэгсэн чинь наан сунгасан бас одоо мэдхгүй нэг тийм Илүү ихтэлтэй болсон юм шиг те. тийм шалтгаантай л байсан юм байна. Тэрийг ч гэсэн ер нь харуулуудаа л гэж. Грэм Пот ч нөө нэг Брайтонд ирэхээс өмнө өөрөө Шведийн клубт Остершун. Юу лээ? Остершун тухай. Тийм баг. Тэ? Тийм. Бас тэр мөрийн ч нэр нөлөөсөн л х тэ. Тэнд чинь бас нэлээд удсан юм билий. Тэгээ нөгөө Английн шгшээд бид нар бидэн штэ Свен Горн Эриксэн гэдэг Швед дасгалжуулагч ажиллаж исэн шиг одоо англи хүн Шведийн шгшээ багт бас магадгүй ингээд дараагийн 4 жил 8 жилийн хугацаанд бас доктортой гоё ажиллах боломж гараад ирлээ те. Йокерээс урьдчилан шатнд айгуу муу байсан. Ялангуяа намрын хийв баха. Эхний 4 тоглолтод гол хийгээгүй гэж юм. Тэгээд нөгөө намрын Йокерээс хэдүүлээ чи нөгөө 100 Арсенал аваад ирсэн 14 дугаарыг өгсөн өнгөрсөн үеэрэлтэн Спортинг амар тоглосон шүү дээ. Тэгээ яг тэр Йокерээс хэдүүлээ намарчингаа үлжингөө хүлээгээд байхгүйсэн чинь Гол юм хүлээгээд тэгээ нөгөө алдарт гол юм. Хэдэн удаа янзлсан гэдэг тоглолтууд байсан чинь харин он гараад бол Йокерээс бол маш сайн тоглолоо. За тэгээ энэний өмнөх шатн дээр бүр хэтрик бүртгүүлж жишээ байгаа энэ шатны финал руу гаргаж ирээд сая бол бүр ингээд
ажлын гол оруулсан гэх мэт. Шведүүд бол маш том одоо Nations League-ийн нөгөө нэг квотоор орж ирж байгаа шүү дээ. Тэгээд тэрвээ тэр юм байгааг бол Швед айл хэдийнэ тэмцээнээс дууссан хуучин форматын бол шинэ форматын давуу талыг 100% ашигласан баг бол Швед энэ дэр байж чадлаа. Ингээд Босни, Чех, Турк, Швед гэсэн дөрвөн улс дэлхийн аваргыг Европоос зорих сүүлийн дөрвөн улс нь бол байж таарсан. Хэдүүлээ үргэлжлүүлээд юу зээ. Тэв хоорондын дэлхийн аваргыг ирэх буюу арчилсан Конг, Ямайк 0.5-д. За энэ тоглолт чинь болохоор Мексикт болсон тийм. Мексикт болсон. За арчилсан Конг чинь тэгээд бас юу байсан шүү дээ. Нөгөө Африкийн бүсээсээ хэсгээсээ хоёроор гарч ирээд Камерун нэгээр хоёрыг хожицсан баг шүү дээ. Тэгээ санаадах юм. Нэгэрийг тэгсэн. Тэгээ тэр хоёр ч одоо юу вэ? Африкт тийм. Тэгснээ ингээд Ямайкийг хожоод ирэх авч ийн гэхээр одоо Үнэхээр тэгээд гойж чиг гойдож байгаа. одоо баг баримтат кино хийхээр л Хотон тоглолт. Ямайк ч юм бол бас Премьер Лигийн тоглогч нар байгаа болов юу лээ? Тийм Леон Бейли, Бобби Рид байгаа. За Бобби Рид Хууч нөгөө Микаэл Антонио маань байсан одоо Антони харамсалтай. Эрүүл мэндийн асуудалтай ах шүү. Итан Пинок Брэдфордын. Тийм тэгээд Конгт ч гэсэн бас бүрэлдэхүүн амар юм билээ. Ер нь хараадсан. Туанзапе байж гин. Аксел Туанзапе юу? Тийм довтлогоонд Йон Виса. За баруун зүгүрт Ван Бисака. Үзүүрийн довтлогч Реал Битисэн Седрик Бакамбо гэх. Нөгөө Садики байгаа өстэй. Омар Садики. Тийм Садики байгаа. Сандерленд тий. Садики энэ үйл төстэй гоё. Конг ч өмнө нь нэг орж исэн юм бид ч нөгөө Заир бах та. 74 онд. Тэр ч юу вэ? Бүр 52 жилийн дараа. Тэр чинь 74 онд орчоод яасан гэдэг үлээ нэг нөгөө нэг санчлаа. Хөгжилтэй юм л да. Заирт нөгөө зохион байгуулагч нарын зүгээс та хэд ингээд одоо бүхэл улсад нэг жишг автобус ингээд гадна талд нь өгдөг штэ. Улсынхан далбаа малбаг наагаад гоё чимэглээд өгдөг штэ. Тэр чинь 74 оны дэлхийн аварга баруун Германд болоод гэсэн Заирийн нэртэй Заирийн хөлбөмбөгийн шгшог гэсэн гоё автобус гэсэн чинь нөгөө автобуснаа аваад тавьчихсан. Аваад явчихсан. Тэнцээ дуусныхаа дараа нөгөө автобуснаа аваад Заир руу явна гэж явцсан. Тэгээд нөгөөдхийн тэгээд буцааж өгдөг үлөө эсвэл баг германчууд нь зааж таанар байсан. Наадхаа. Боён болог гэж бэлгэлцдэг үлээ ямар ч гэсэн тийм. Автобустай холбоотой нэг юм болдгийг. Зоч дуудлаас хамгийн нэг удаагийн юм аваачдаг шиг. Автобус нэртэл аваад. За 100 дахь минутанд Аксел Туанзебе цорын ганц голыг оруулсан. Энэ бол цаг сунгасны дараа энэ хүү голыг оруулж бүгд намайг гарсан Конг ард улс буюу хуучин 74 он Заир нэртэйгээр орж ирсэн улс ингээд хоёр дахь дэлхийн аваргад орохоор боллоо 52 жилийн дараа дэлхийн аваргад орж байна. Португалтай, Колумбтай, Узбекистантай нэг хэсэгт орохоор болж байгаа юм уу? орохоор болжээ. Нэр энэ дэр тэгсэн шүү дээ. Хин Chancel Mbemba Конгийн хамгаалагч саяны тоглолтын дээр хожчоод тэгээд явхтай арчсан Конг нөгөө бөөм баяр болохгүй ус даяараа тэмдэглээл ингээл Киншасадаа ингээл бөөм баяр болоод тэгээд шгшээ багийнхныгаа хүлээж аваад ерөнхийлөгч мөрөнхийлөгч нь хүлээн авалт мал за өстөө нөгөө нэг юм болохоор яадаг үлээ тий бүгд л ингээл хүлээн авалт зохион байгуулалт яасан чинь дөрөвдүгээр өдөр нөгөө шгшээгийн цуглалт албаасаар дуусаад буцаад клубүүд тэгээд тоглогч нар очих хэвээр байдаг. Нөгөө хин Chancel Mbemba нөхөр Mbemba байдаг. Салгаатай. 20-тэй байлаа бас залуу тий. Хараад. 31-тэй юм. Леонд өнөө. Лилт. Лилт байна. Тий. Утсан салгаатай алга болцсон гэн. Тэгээд юм эрэл сурал болоод энэ хөхөр хаачуу Киншасадаа байна уу эсвэл хаана эсвэл нааша онгоцод нисэж явна уу гэд эрэл сурал болоод нэг өдөр үлээгээ хоёр өдөр үлээгээд байдаг гинэ. Тэгээд бүр арга гадаад Лил клубээс FIFA руу албан тогтчихсон. Манай энэ тоглогчийг буцаад өгөөч эдгээр ингээд ясч. Ань сураг гаргасан жиг олон ерөнхийлөгчийнхээ ордонд ч гэнэ эсвэл нийслэлтэй нэг том хүлээ авалт маавалтан дээр л тийч нэг дайл цайлуулал яваа л юм гинэ. Тэгээд тэр чинь Лил чинь сая амралт өдөр Леонтог л ханддаг л нэг лигийн чухал зад тэмдэглэсэн юм шүү аа. Тэгээ нөгөө шоу хэлтгүү гинэ. Тэгээ энэс та Африкийн улсууд нэрийг хэцүү юм байгаа. Нэг тийм болсон байлаа. Бараг Интерполоос оруулчлах юм байна. FIFA мефоро картыг утсаа тасалж ослоо сайхан карт. Мэргэжлийн тоглогч зүгээр цайлаа авч.
Тэр агент төлөөрхий тэнд нэлээд бүлтэлсэн баг та тий. За хайж агаар юм чи бас нэг юм болцсон байх шүү манай. Чи бас нэг цалингаас нь хувь авдаг хүн дээ. За тэгээ Арслан Конг орсноор Африк ТV-с нэрээ 10 улс орохоор боллоо. 48. За баяр үргээ. Яаж байгаа юм бэ? Ямар гоё сүр дүүлэнтэй зарлагаасаа. За. Өөртөө Африкт холбоотой дүүлгч бодлоо. Бекийн царайчтай яаж ч Африктай холбоотой. Ховгац. Очоогүй одоо бас твч Африк ТV-стэй. Ер нь чамд л баяр. 10 улс өмнө бол дээдл нь 5. Угсаал ер нь нөгөө бутархаагүй шүү дээ. Африк нэг бутархаагүйгээр яг 5 ордог байсан. Тэгээд энэ удаа Алжир, Кабо Верде, Арслан Конг, Котдивар, Египт, Ган, Марокко, Сенегал, Өмнөд Африк, Тунис гээд 10 улс энэ ТV-с оролцохоор боллоо. Дараагийнх нь Ирак, Болив. За Боливын нөгөө тоглолт. Нөгөө тоглолт. За манай Астри бас нэг орж ирсэн тий. 86-нд Мексикт. Тий. Нэг удаа орсон. Тэгээд энэ тоглолт бас Мексикт болсон. Мексик их ээлтэй газар Тийм юм байна. Иракчууд харин. Тийм байл шүү. Тэгээд би бас нэг пост бичижсэн байх. Ирак нөгөө хожигдчихвол бас нэг Ираны нөхцөл байдал чинь тодорхойгүй газар шүү дээ. Тий. Ираны оронд бас нэг Азийн баг оруул. Иран хэрвээ орохгүй болчих шүү дээ. Аа. Азийн баг оруулж магадгүй гэж бодоод бас Иракт ер нь боломж байгаа юм байна гэж бодчихсон. Иран ч орохоор болцсон юм байлээ ер нь. Ирак ч өөрсдөө хочичлаа л доо. Сайн чин тоглолт эхлээд 10 дахь минут нь Али Аль Хамади гол доод Мойсес Паньягуа гэдэг тоглогч бол Боливоос голдсон. За Боливд бол цаг маг нь бол их хайтаанд харж байгаа шүү. Боливт одоо ер нь гэхдээ таних тоглогч бол яг үндэ байхгүй л юм. Тэгээд тоглолт Болив чинь илүү шүү. үзүүлэлттэй байсан шүү дээ. Маш сайн үзүүлэлттэй байсан. Довтлоо тэгээд хийхгүй л байсан л та. Тэгээд энэ Иракийн хожлын гол хийдэгч нөгөө Манус нэг Азиар дамжуулж хахад гялцсан нөхөр шүү дээ. Хүссэн үү? Айман Хүссэн. Хүссэн тий. Чи бас 30 гарцсан ч байгаа. Гой мэдэрсэн Боливийн хамгаалтын дээр маш залхуу ажилласан байна. Тэгээд Ирак орохоор болсон нь баяртай байгаа. Азаас ч одоо бас ингээд 10гүй юу? Арай чарав биш хаа. 9.5 бас байсан додох юм. 8 минут авчлаа. 8 минут тоглоо. Явч 9 юм арвал 9 юм айлдаа дурайж. За ингээд Иракчууд түрүү одгийг хэлсэн 86 онд Мексикт болсон дэлхийн аварт орж ирсэн. Гэхдээ тэндээ 3 хожигдоод 40 жилийн дараа. Тий. Ганцхан гол оруулаад дуусчихсан. 2026 онд Мексикт хөтөл болох дэлхийн аварга эрхийг Мексикт авсан ийм тохиолдол боллоо. Иракийн шгшоогийн засгалжуулагч Грэм Арнолд гэдэг Австралид байсан тийм. Австралийн 2022 онд дэлхийн аваргад Австралиг оруулж ирсэн дасгалжуулагч. Юуны Иракийн шгшоогийн жолоог саяхан авлуу энэ чиг завлаа. Ямар ч үсэн ингээд Иракийн дэлхийн аварга орцсон шатны ийм тоглолтууд дээр ялангуяа энэ плей-оффын чухал тоглолтууд дээр хожоод дэлхийн аварга эрхийг Иракт олоод ирнэ гэдэг үндэсний баатар хэмжээний бол хүндлэгдсэн ийм дасгалжуулагч ирхэн боллоо гэж Twitter дээр ч хуугж байна. Аль Жазира агентлагийн мэдээнд дээрч бичсэн байна. Тэгээд Арнолдыг бол үнэхээр Арнолдын өөрийнх нь намтар болсон гоё юм байл л да. Австрали A-лигтэй доотлигийн багийг дээш нь A-лиг рүү гаргаж ирсэн, A-лигт дөрүүлгсэн. Тэнгүүтээ бас Австралийн шгшээ багийг бүдчиж явахад нь дэлхийн аваргад оруулж ирсэн. Дэлхийн аваргын хагас шгшээд шүгэ 16-д гардаг байна. Катарт Тийш үү те? Нэгэн дэше. дээшээ гаргаж ирсэн. Аргентин тожигдох шүү. Тэгэхэд бол Аргентинтай бас зүгээрш нэг амархан хожигдож байгаагүй сайн болсон гэд. Тэгээ ер нь бол энэ дасгалжуулагч хоосонгүй юм байна гэдгийг бол нэлээд унцсан урт нийтлэл бол байлээ. За ингээд Арслан Конг нэмэгдсэн, Ирак нэмэгдсэн, дэлхийн аваргын хэсгийн шат бүрэн бүрдсэн. Зяарч шүү аа. Эгийн маань график гоё Мексик, Өмнөд Африк, Солонгос, Чех. Энийг баг FIFA руу явуулмаар юм байна. Энийг ашиглаарай. Та бүхэн амжилтсан юм. Тий. Канада, Босни, Катар, Швейцар, Бразил, Марокко. Тэг ингээд хийж та юу л 12 хэсэг гэхээр бас нүд ирэлжилж шүү. Олон баг байна те. Америк, Парагвай, Австрали, Турк, Герман, Кросау, Котдивар, Эквадор. Анхудаа орж байгаа 4 баг гэсэн үү те? Кросау, Кабо Верде, Узбекистан, Уругвай. 4 баг шилжсэн шүү. Бельги, Египт, Иран, Тий, Шинзиланд. яг үхлийн хэсэг гэж бодохтой байхгүй л харагдаад байгаа тий.
Тэр 2-3 яг эвгүй хэсгүүд байгаа. Одоо Англи, Хорваттай хэсэг. Тэгээ Англи, Хорват, Францтай хэсэг бас. Ган, Канада, Франц, Сенегал, Ирак, Норвег. Тэр Нидерланд, хэсэг л үхлийн хэсэг гэж хэлээ л дээ. Тийм байна. Тийм. Гэхдээ яг нэг үхлийн хэсэг гэдэг чинь одоо жишээ нь 3 том баг ч юм уу тий. За тэгээд 4 дахь баг нь бас дажгүй үзээтэй баг байжгаад Тийм бүр тийм байх. 1 2 нь гараад тэгээд одоо 3 4 мултардаг байсан шүү дээ. Одоо ч нэг 3-аар гарсан багууд бас дараагийншд орж байгаа шүү дээ тий. Тий. Тэнгүүд чинь нэг үхэл гэдэг үг ч өөрөө айгу утгагүй л авчиж байгаа. Үхэл гэдэг. Үхэл нь бас лоттой. Аргентин, Алжир, Австрали ярих юм бол бас амар. Энд гэхдээ ингээд нэг хэсгээс 3 баг гардаг форматтай айгүй сонирн байсан анх тий санаж байна. Тий, ер нь 16-ны еврогоос эхэллүү дээ. Зүгээр яг том тэмцээн гэх юм. сайн чансаатай тит гарна марна гэсэн. Тэнгүүд одоо жишээ нь нэгээр гарсан баг нь аль хэсгийн 3-тааж тоглохын гингүүд энэ хэсгийн аль нь ч үгүй магадгүй гэдэг ч юм уу. Тийм кодекс нээгүү тийм эвгүй тий. Одоо жишээ нь тэр яг А хэсэгт бол Франц, Нигерэ гарч байгаа. Сенегал, Ирак, Норвегийн хооронд л тэр 3 бол асал юу үзэл. Тэнгүүд одоо энэ дэр чи 2-оор гарсан багуудаас хоорондоо тоглоно тий. Хасагдах шин. Тий. Нэг нь 3-таа таарч байхад 2 нь 2-тоогоо таарна гэдэг ч юм. Нидерланд, Япон, Швед, Түнис бас гоё хэсэг шүү дээ. Япон бол сая одоо Англи нутаг дээр наваа ичлаа бас тий. За ингээд 12 хэсэг 48 баг 30 шүгийн 32 гэдэг шаттай тоглолтуудын тасалбар сая 4-р сарын 2-ны өдрөөс эхлээд FIFA.com дээр зарагдаж эхэлсэн. Тэр үн бол замаа алдчих шиг. Үн бол аим шиг Америкийн нэгдсэн улс. Тэгээд үн бол нэлээд чанга юм билээ. Тэгээд юу яж лээ бас хүлээлэг сайт руугаа ч орохгүй лээ. Ингээд та төвчээрээ хүлээгээрээ таны хүсэлт бидний чухал гэдэг нэг хүлээлэг дээд шиг. Тэгээд нэг хүлээлгсэн нэлээд удаж. Тэгээ яг яваад орохоор өмнө нь бол $7000. Тийм. Хоёулын тоглолт харагдсан чинь $2000 ямар тоглолт харагдлаа. Бас том л тоглолт байна. Одоо ингээд манай монголчууд яг нэг дэлхийн аварга үзгээл визний мэдүүлэг энэ төр бол нэтлэнгоос өгөөд эхэлсэн л байгаа хэл та. Түр сонирхоод асууж байгаа шүү. Одоо хэрвээ виз мэдүүлвэл нөгөө барьцаа өгөх юм уу? Тэгэж 4 сарын 2-оос хойш одоо хүн болно. Тэр бас Хүн болгон жоохон нөгөө нэг юу н цаанаасаа хэл юм байл л та яг виз чинь гарчлаа. Тэгээд энэ барьцаагаа одоо байршуулах юм бол явж болно. Гэсэн эхлээд бас нөгөө нэг визний юугаа одоо гарах одоо юу гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэд одоо нодлонгоос нэг аялын компаниуд ч бас юу яагаад байгаа шүү дээ тий. Дэлхийн арга тогтдог үзүүлэлгээд яваад. Ер нь тэр бол тэгээд ер нь рэндом гэсэн үг үү тий. Мэдгүй өстө янз бүр. тэрийг бол аялын компаниас нь Тэгээ бас нэрээ тэр барьцаагүй ч гэсэн үнэхээр маш сайн бэкграундтай байвал баг барьцаагүй явуулчих юм шүү. Ер нь тийм бас нэг боломж байгаа юм шүү. Гэтэ ер нь янз бүр. Гэтэ та бүхэн маань өөрсдөө сайн судлаа. Сайн судлаа. Бидний үгэнд битгий итгээрэй гэж. Илчингийн үгэнд. тэгэхээр ингээд сар болдог байсан тэмцээн сар хагас тий. Үргэлжлэхээр болчлоо. Тоглолтын тоон чинь 64 байж байгаа 104 мөр болчихов. 100 хийж 40-өөр нэмэгдсэн сайн удаадах юм. Одоо финал дахь багч нь 7 тоглолт үзтээ. Тий Тэр ч одоо 8 тоглолт гэсэн үг. Тэгэхээр бол бас ачаал дагаад нэмэгдэх нь байна. За хэдүүлээ завсарлаа. Завсарлаад 2 дугаар хэсгээрээ FA цомын өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон шүгийн 8 тоглолтууд, за Германы Бундслигийн 28 дугаар тойргийн тоглолтуудаас онцлог тоглолтуудыг ярилцуулна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand хэсэг хугацаа завсарлаад 2 дугаар хэсгээр уулзъя. Нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг эхэлж байна. За FA цомын шүгийн 8 тоглолтуудыг PSN телевиз албан ёсны онцгой орхитойгоор шууд амжилт үзүүлсэн. Манчестер Сити, Ливерпул клубүүд Этихад цэнгэлт хүрээлэнд тоглолоо. За өнгөрсөн 7 хоногт бид ярьсан Мохаммед Салах улиралд дуусаад Ливерпулээс явхаар болсон. Зарласан. Ингээд Ситигийн одоо Ливерпул тоглож байх үеийн хамгийн гол өрсөлдөгч Манчестер Ситиг эсрэг. Зочдол тийм бах та тий одоо яг Салахын үеийн хамгийн том өрсөлдөгч бол яалт. Энэ ч одоо Премьер Лигийн сүүлийн уулзалтаа хийцэн үү? Хийцэн. Хоёр тоглоо хоёрынд нь Сити очсон байгаа. Тэгээ энийг оруулаад ингээ 3 оччихлоо. Тэр Салахын хувьд бол бас яг Ливерпулийн өмсөлтөөр Сититэй сүүлийн удаа Тийм Ситигээс Этихад цэцэл явдаа. Өөрөө болохоор Манчестерийн 2 багийн эсрэг сайн тоглодог. Тийм тий. Үзүүлэлттэй тий. За Юнайтед эсрэг бол хамгийн олон гол оруулсан. Дараа нь баг Сити баг шүү. Тийм.
Nico O'Reilly алдаа. O'Reilly их сайн байгаа. Haaland нэг гоолцсон даа. Одоо голын цангаагаа тайлсан ингээд сүүлд одоо хизээч хэтрэг гэсэн. Календарийн жилд бараг хийсэн үү? Адсан шүү. Намраас хойш хийх бах бараг тийм. За тэгээ Сити бол ерөнхийдөө яг нэг айхтар олон тогтолцоо өгч гисэндээ их чанартай тогтолцоонууд байсан. Семеньо голын амжилтыг өгсөн. Одоо өвлийн 8-уудаас хамгийн шилдэг 8 гэж хэлж болохоор шүү дээ, тийм бараг. Тий ер нь бол эргэлзээгүй хөвчлээ л дээ. Өнгөрсөн үеэр л бол Кварацелиа ч гэдэг юм уу те. Тоглогчид нэг ийм шинэ багт ирээд тэр багийнхаа систем дасах, уусах, хугацаа тэр нүндээ байдлын ядартай Семеньо. Семеньо тийм ямар Боор баг улам ялцаад байгаа юм шиг. Тэгээ Райн Ширки бас гоё юм аа. Үнэхээр гоё. Хаан хүлээж дэлхийн байгаас. Зүгээр арай. Энэ Ширкийг тэгээд 40 сая бүр паунд ч биш евроор авсан юм байл шүү дээ. Тэр нөө Ситигийн тэр гүйцэтгэгчийн захирал бол үнэхээр мундаг ажилласан шүү дээ. Дандаа нэг 40, 50, 30 муучаар Доннарума ч юм баг 30 идэл. Дандаа гоё тоглогчтой гэж чадчихсан. яг ч гэрээнд дуусчихсан болохоор бас л ингээд боломжгүй их нөхцөл бүрдсэн л дээ. Хаалт Тижаны Рендерсон бас нэг дэвш өгч. Тэгээ Ситигийн бүрэлдэхүүнийг харахаар их гоё байгаамаа. Тэгээд яг зүгээр Премьер лигийн тоглолтууд нь бол сайн байгаа. Ургуудын лигээс хасагдсан. Гэтэ одоо 2 цомтой удирлыг дуусгах боломжтой шүү дээ. Нэг цом авчихсан. Зясалах Этихад сүүлийн гол оруулах боломж гарч ирсэн. Тэр нэг өрөөсөн сахалнаас л боллоо гэсэн юм шүү дээ. За тэгээд торгуулийн зөвхөлтэй. Бас нарийн зөвхөж чадаагүй тий. Премьер лигт Чи Траффорд байсан тий? тий. Премьер лигт нэг цохоод гадуур нь явуулж ирсэн нь би санаад байна. Ситиг хийсэн. Тий. Санаа. Ер нь сүүлийн дүүлрэл их алдчих шүү. Тий нэг ганц хоёр тий. Бараг алддгүй юм чинь алдаад. Сүүлийн 3 үлрэл минимтэхээр бол нэг үлрэл баг 2-2-оор нь алдаад энэ үү яаж чинь. Тий. Тий. За ингээд Эрлинг Хааланд энэ тоглолтын дээр хэтрик бүртгүүлж замлынхаа 28 дахь хэтрикийг бүртгүүлжээ. За үүнээсээ 12-ыг нь Манчестер Ситигийн бүрэлдэхүүнд ирснээс хойш оруулсан байна. Буюу 12 оны 7 сараас хойшоо 12 хэтрик. За яг энэ цаг хугацаанд Европын топ 5 лигийн тоглогчдод дотроос хөөх юм бол Harry Kane 11 хэтриктэй юм байна. Эрлинг Хааланд 12 болгож сая. Яг энэ хугацаанд 22 оны 100-аас хойшоо 4 жилийн хугацаанд бол Эрлинг Хааланд илүү байна гэдгийг бол харууллаа. Нэг үлрэлийн дотор Ливерпулийн хаалганд 5 гол хийлээ. Нөхөр нөрөөг давтлагч. Хамгийн сүүлд Майкл Тесье 1993-аас 94 оны үлрэл Ливерпулийн хаалганд Саутгемптонд байхтаа л байлгүй дээ. 5 голыг оруулж байсан юм байна. За түүнээс гадна Манчестер Сити шүүгийн 8 шатыг ингээд 8 дараалаад 8 үлрэл дараалаад FA цомд шүү дээ. FA цомд авлаа. Рекорд гэсэн баг шүү энэ тэмцээний. Одоо Сонс ингэ дараалж хагасгшээд үлдсэн гэдэг. 8 дараалж хагасгшээд үлдсэн. Рекорд Эвертон, Саутгемптон, Бurnley. Шүүгийн 8-д хоцсон өмнөх багууд Ньюкасл, Борнмут. Премьер лигийн бас нэг тиймэрхүү л байгаа тийм. Гэтэ яг энэ дунд төрүүлсэн тоон бас нэг олон биш 2 байна уу 3 байна уу. Pep ч FA-д нэг 2 л төрүүлсэн санагдаад бах юм. Лигийн цомд бол зөндөө байдаг. Тийм дээ яг ер нь бол 8 жил дараалж хагшишээр орж ийн гэдэг бол бас Пепийн ер нь одоо нэг трипл хийх амбиц улирал болгон ямар өндөр байдаг вэ гэдэг нь л харагдаж байна л тий. За мэдээж Премьер лигтээ жил болгон өндөр амжилтыг үзүүлж байсан. За тэгэд FA цом бол одоо тэр 3 цомын нэг тулгуур нь учраас яалтч бас FA цомд хүч хайж ирсэн нь эндээс харагдаж байна. Тэгээд мэдээж яг тэр амбицсан улирал болгондоо төрүүлж FA цомд төрүүлж чадаагүй гэдэг нь өрсөлдөөн байна гэж байгааг илрэл. Чи шүүгийн 8 гэхэр чин хэд очиж шүүгийн 8-д орж байл 2 очиж. 3 очиж тий. 3 дугаар шат, 4 дугаар шат, 5 дугаар шат. 5 дугаар шат. Чи 5 дугаар шат гэж явдаг тий. Тэгээд 3 дугаар шатаас орж ирж байгаа тий. 4 4 5. 3 дугаар шатнд 64 баг. Тэгээ яг саяных дээр Хааландыг ингээд би гялалцахаар нэг Пепи хэлсэн үг санаанд ороод тий. Юу ихэр нэг агуурыг зодог тайлж хахад ойлдог уу? тий уйлаад бид нар бол энэ довтлогчийг хинээрч орлуулах боломж байхгүй. Бид бол ингээд
ойрын дор хийж бараг л 3-5 жилдээ үнэхээр одоо гол оруулах нь хэцүү ажил тий өстой зовн моон гэсэн чинь бүр эсэргээрээ байгаад тах юм. Одоо Франкос юм ааш. Нэрээ тэгсэн шүү. Тэгж хэлжсэн тий. Ялтчихв. Ойлаад хэлжсэн баг. Бүр хинээрч орлуулах боломжгүй гэжсэн байхгүй. Уга тэрийн санаж идэв. Анги санаж идэв шүү. Саналгүй яах вэ? За тэгээд Манчестер Сити 8 дарааллын хашгишээр үлдсэн бол рекорд өөр ямар ч баг энэ амжилтыг үзүүлж байгаагүй. Манчестер Сити талбайдаа 18 дараалал Фэд сонор өрөөнд бол талбайдаа шүү. 18 дараалсан хожлыг бүртгүүлсэн. Пеп Гвардиола ирснээс хойш 14-т удаага дотоодын цомын хагшигшинд бол үлдчихэж байгаа. Сая бол 8 нь нөгөө 6 нь болонгууд лигийн цомлог байна л да. Хааланд гэсэснээр Хааландын найз охин нь хөл өмд тоглодог байсан гэлөө эмэгтэй юм шиг. Бас нэг довтлогч зүүн хөлтэй. Ер нь хөл өмг бас сайн тоглолт. Юу гэсэн адилхан нэг тийм тоглолтын арга барилтаа гэдэг анх татагдчихсэн гэсэн. Бас нэг тийм хурдан доо нэг тийм одоо спринттэй тэ хордтой гүдэг зүүн хөлтэй. Адилхан шар устай л үгүй. Бараг нэг тийм хар устай байсан. Тийм эмэгтэйтэй ирэх тийм л. За сонирхолтой юм дээ. Лог минутсан. За тэгсэн чинь Сент Мэрид сюрприз Энэ юу болж байгаа юм бэ? Гэхдээ яг одоо чемпионшипийн 7-д явж байгаа. тий төвшөөтөр нөгөө тоглолтын өмнөх хөтөлтөн дээр бас яг суудах юм бит нэлээд онцсон юм а. Яагаад тэгэхээр дасгалжуулагч чинь тий ялангуяа Экерт гэдэг нэг герман дасгалжуулагч 11 сард ирээд 30 эдтэй үлээ 33 таа. тий одоо өөрчлөлөөр энэ төр шиг л байхгүй. Тэгээ гол нь тэр үед Саутгемптон яасан бэ гэхээр 21 дугаар байранд явжсан байгаа 24 багаас. Тэгээд одоо 6 7 дугаар байранд явж байгаа. Тэгээ алдж байгаа гол нь их цөөхөн байгаа юм байна. Тоглохооч тавгүй байгаа юм байна гэдээ ярьжсэн. Ирэх үлрэлд бас Премьер Лиг рүү гараад ирвэл ирэхээр л байгаа юм билий. Тэгээ 21-ээс доллар оруулна гэдэг бол бас чанга штэ. Чемпионшип чи өөрөө өсөлтөө ямар амар үлээ. 1-2хан байрлал бас чанга штэ тийш дэвшгэд бол тий. Тэгээ Арсенал яг бэртгэлэмтлийн асуудал их байсан л та. Энэ дээр чинь 8-9 тоглогч гэмтэлтэй оролцоогүй. Нэг сайн мэдээ нөөдөгөр эргэж ирсэн. ирсэн. За тэгээд харах юм бол юу Саутгемптон бас айгүй боломжийн тоглоомнуудыг бас хийсэн байгаа даа байхгүй. Саутгемптны хаалгач бас их сайн тоглосон. Перец 7 алдтай ч. Перец ч одоо нөө Байернаас зээлэр тоглож байгаа шүү дээ. Израиль хаалгач. Тий. Йокерес. Энэ хавчрын тоглолт болгонд хийж шүү гараг те. Энэ гоё дамжуулт байсан. Габриэл Магадас. Тэгээ Хаварц иймэрхүү. За тэр нааша гүүсэн тэр гүүлт их гоё байсан шүү. Тэнийг гүйлт байгаад. Калифиорни. Лафиори бол отонд байж байгаа. Тийм л отоо өсгөж байгаа. Макс Даун. Тэгэхээр Макс Доумн чинь үлрэлтний хамгийн залуудаа гэсэн их олон рекорд эзэмшиж байгаа юм шүү дээ. Тэгсэн чинь зүгээр тавлцсан байлаа шүү үзэх шүү дээ. Хамгийн залуудаа хамгийн олон цомоос мултарсан тоглогч юм. Ямар уу хэ. Тийм нэрчээ. Нэрээс тоо. За энэ чинь юу лээ 85 дээр Ши Чарлз 2-1 болгосон одыг оруулсан. За энэ чинь тэгэл бас л энэ ч үн тэнцүүлээд удаагүй тий. 68 дээр тэнцүүлээд 85 дээр алдсан. 10-аад Болсон юм тий. За энэ үү? Тий. Нэг 33 таар өгч чинь шүү дээ. За апсет байсан. Арсенал одоо за одоо 33 хүмүүс дасгалжуулагч хийгээд байна шүү дээ. Залуучуудаа. 4 цомд тоглох дөрүүлэх боломжтой байсан чинь нэг цомынхаа финалд Манчестер Сити дожигдсан. Нэг цомоос ингээд Саутгемптон дожигдоод мултарчихлаа. Лигийн цомын финалд гараанд нэрлсэн тоглогчдоос ердөө 4-ийг л энэ тоглолтын гараанд нэрлсэн гэсэн байна. За тэр 4 нь бол бас тэг хамгаалтаас алдуулахгүй байсан баг. Хамгийн гол нь онцолж байгаа юм нь болохоор би Микел Артетагийн цом буюу Микел Артета 12 сард 2019 оны 12 сард томилогдсноос хоошоо ер нь ямар аль цомуудыг авсан бэ гэдгийг харъя. За эхний улирал Премьер Лигт бол ерөөсөө төрүүлээгүй. Аян төрүүлэх бол мэдээж боломжтой. Эхний жилээ шууд FA цомд төрүүлж исэн. Лигийн цомд бол Артетаг ирэхэд угаасаа Арсенал хасагдчихсан байсан. Эхний улирал нь. За тэгээд Community Shield-д болохоор FA төрүүлснийхээ дараагийн улирал Community Shield-д хожиж
Community Shield-ийг аваад 23 оны 100 бас Community Shield-д тоглоод тэр City-г сургуулийн цохилтоор хождог санагдаж байна. За аврагын лигт бол эхний хэдэн улирлүүдэд оролцохгүй байжгаад 23 оноос хойшоо 2 улирал дараалал төрүүлж чадаагүй байна. Энэ улирал бол тэмцээн үргэлжилсээр байгаа учраас тэр элсэн цаг бол байж байна. Европа лигт эхний 2 улирлаа оролцоод цом өргөж чадаагүй. 22 онд бол 21 онд 8 дугаар улирлыг дуусгаад Европын тэмцээнд оролцоогүй. 22-оос 23 онд Европа лиг дахиж орж ирээд гэтээ бас төрүүлж чадаагүй. Ингээд Европа лигт орлогоор аврагын лигт зөрж орж ирдэг болсон. Ингэснээр одоо энэ чинь боломжит 25 цом байсан гэвэл. За эндээс дундаас ингээ Community Shield бол ерөөдөө хоёрыг FA цомыг анхны жил авсан байж байна. Ер нь энэ дотоодын цом дээр л нэлээд за эхний улирлаас бусдаа ингээд эхний улирлаас хойшоо бол дотоодын цомыг авах зөндөө боломж байлаа гэхдээ Артета авч чадахгүй байгаад байгаа нь асуудал бол байна шүү. Тийм тэгээд одоо энэ дээр ингээд Арсеналын фэнүүд жишээ нь одоо манай бэлтгэл хэмтлийн асуудал ихтэй байсан ч гэдэм олон тэмцээний ачаал ихтэй байсан ч гэдэм те. Шгшөөгийн сурлагаар одоо ингээд багийнхан бүрэлдэхүүний дийлийг тоглогч нь тусынхаа улсын шгшөөгөр явсан ч гэдэм те. Ингээд аюул олон зүйлүүдийг ингээд ярьж л байна л да. Гэхдээ зүгээр уучлаарай. Өрсөлдөгч багч нь бол Southampton байсан шүү те. Southampton одоо Championship тоглож байгаа. За сая жишээ нь шүгэн 8 шатнд West Hamтэй ч юм уу Leeds-тэй таарад ингэж хожигдсон бол уучлж болох те. Премьер лигт тоглож байгаа. Тэгээд айл алнаас доош унахгүй төлөв тэмцэж байгаа. Баг боловч яг адилхан бас Премьер лигийн баг учраас өршөөж болох шалтгаан гэж үзчихсэн. Тэгээд хэрвээ зүгээр үнэхээр яг юуныхаа Фэйцомын тэмцээний шүгэн 8 шатнд Southampton ингээд одоо барахааргүй байвал юу нөгөө дөрвөн тэмцээний амбиц бид нар вэ те. Ямар ч тийм боломжгүй харагдаж байгаа хэрэг. Тэгээд нэг том багийн зангараг гэдэг зүйлийг ингээл яриад байдаг ч хүмүүс те. Яагаад ингээд бас тийм зүйлийг яриад байдаг. Чин өөрөөсөө илт дутуу багийг аваад залцдаг болохоор том багийн зангараг гэдэг зүйлийг хүмүүс яриад байдаг хэрэг. Тэр том баг нь бүрэлдэхүүн дутуу байсан уу, гол тоглогчд нь байхгүй байсан уу хамаагүй. Байгаад нь тоглогчдороо нөгөө жижиг бага эвтэйхэн ингээд те хавраад унгачдаг. Тим одоо арга чадвар ухааны чинь одоо том багийн зангараг гэж яриад байдаг шүү дээ. Гэтэл уучлаарай Арсеналд дээрээс нь Артетад одоо болтол тэр зангараг гэдэг зүйл бол харагдахгүй л байгаад байна. Яасан ширүүх хэлж байна. Арсенал яг гэхдээ яг төвшөг хэлж байгаа үнэн л дээ. Нөгөө талдаа City Liverpool-ыг 4 тэгтчихэд байж хахад энэ талд Southampton-ыг хожиж чадахгүй давж чадахгүй байж ивэл. Хэдийгээр олон тоглогч гэмтэлтэй ч гэсэндээ одоо бүрэлдэхүүний хувьд бол ямар зузаан баг вүлээ тий. Тэгээд би яг юу гэж хэлэх гээд байгаа юм хэрэг яг нэг 2-7 хоногийн дараа бид нар бас Арсеналын ирээдүй нэлийн бас нэг хан гарцсан байх болов гэж боддог. Спортингтэй их 2 тоглолтын араас Манчестер Сититэй хийх тоглолтын дараа одоо бас Сититэй яаж тоглох нь хожигдох нь за Спортингийг даваад гараад ирч чадах нь чадахгүй нь. Тэгээд яг энэ зүгээр 3 тоглолтын араас бас Арсеналын энэ үлрэлийн ирээдүй нэлийн тийм хан гарч ирэх байх гэж боддог байхгүй. Тэг яг уу хэдийгээр ингээд сүүлийн 7 өдрөл ажилласан ба шүү дээ тий. Цом ингээд маш цөөхөн ганц 2 хон цомтой байгаа боловч яг ингээд сүүлийн жилүүдэд аврагын төлөө өрсөлдөж байна. Дандаа 2 дугаар байранд ороод байна. Аврагуудын лигт одоо маш олон жилийн дараа эргэж ирээд 2 үлрэлийн өмнө 8-д үлдсэн, өрсөлдөж үлрэл хагас гişэд үлдсэн. Энэ үлрэл одоо тэрийгээ цааш нь ахиулаад финалд хүрэх цаашлаад төрүүлэх үгүй юу гэдэг л одоо зорилго байна шүү дээ. Тэгэхээр явж исэн ингээд үлрэлээс үлрэлт цомгүй ч гэсэндээ амжилт нь дахиад байна гэж л хэлмээр. Тийм. Үнэхээр Арсенал тэгээд яг хоо нэг сайн мэд байгаа нь 2 том тэмцээнд бол одоогийн байдлаар боломж маш ялангуяа Премьер лигт бол маш их байна. Премьер лигээ авчвал саяны одоо бүх цомны цангаа нь бол тайлагдчихна. Премьер лигээ авах магадлал байгаа. Тэгээд Ситигээс тэр тоглолт бол үнэхээр чухал байна. Тэгээд мэдээж аврагын лиг дээр ч гэсэн тэр нөгөө гарсан хэсгийн ч гэсэн бид ярьж байгаа тийм. Бас гайгүй одоо хашгишээ хүртэл явах боломж бол юм харагдаад байгаа. Спортингийн талбай дээр ихний тоглолт айгүй чухал. Тэр талаар бид бас удахгүй ярих бах. Өнөө шин шүү дээ. Тийм өнөө шин. Тэгээд ер нь Арсенал бол тийм байна гэхгүй. Сүүлийн 5 тоглолтынхоо нэгтэн Ливерпулсэнтэй тэнцсэн, нэгтэн Ливерпулснийг хоцсон. Эвертоныг 2 тэгээр хожоод за тэгээд сүүлийн 2 тоглолтод нь хожигдож байгаа нэхэр чинь 3 тэнцээ 2 ажилтаа байна. Энэ үлрэлд анх удаа дараалж хожигдож байгаа. Анх удаа дараалж хожигдож байгаа. Тэгээд Премьер лигийн одоо ялц шиг нэг олон тэмцээнд тоглолдог гэдэг шиг Премьер лигийн сүүлийн 5 тоглолт Премьер лигийн ганцхан тоглолт гэсэн байна. Аргуудын лигийн 2, FA Cup, лигийн цом.
Түүнээс яг хоо нөгөө ачаал гэдэг бол бас яг үнний ортой л доо. Тэгээд тэмцээнүүдийн City, Arsenal одоо City бол Аруудын лигээс хасагдчихлаа тий. Тэгээд Arsenal-ийн Premier League-эл авах нь маш том зорилго. Одоо магадлал нь ч гэсэн тэгэл тэр цангаан л тайлагдвал Arteta ер нь бас нэг одоо тэр сая яриад байгаа тэр том багийн зангар нь ороод ирэх болов уу гэж хараад. Одоо за цаг ер нь бол нэлээд явсан. Хэдүүлээ цаашаа үргэлжлүүлээ явъя. Цагаар зогсоогоо юм. Фэцомын үр дүн ба суглаа байж байгаа. За Арсенал 2-1-ээр хожигдсон. Челси Портвейлийг 7-1 харьцаатай. Портвейл чинь бүр 3 дугаар гаж байгаа юм байл шүү дээ. 3 дугаар дивизионоос аюу. Тийм л 24 явж ирсэн шүү дээ. За тэр West Ham Leeds 2-2 гоё тоглолтолстой. Тэр гоё тоглолцсон. 2-1-ээр Leeds хожиж яваад Чүнхчийн мэдлийн цагт 2 гол авах. 2 гол авсан. Эрдэнэ 3-2 Дисасси сүлгээ олд. Тэр West Ham-ийн 3 4 5 6 дугаар шатны 4 тоглолт дөрүүлээ цаг сагж байгаа. Харин тийм байлаа тий. Тэр хожигдчихлоо. Хожиж явуулсан. За тэгээд дараагийн шат буюу хагас гişэд Челси, Лидстэй, Манчестер Сити, Саутгемптонтай Хоёр том нь хоёр жижиг амлаад аваад. Би бол гэхдээ Челси Сити 2 таарчулах гоё юм уу гэж бодсон. Ингээл харин Английн хөвлөд нөгөө фэнүүд наад суглаасан зохион байгуулалттай бөмбөг халуун байсан бас ингээд дахиад нэг финалд яг зүгээр нэг дундаж багч юм уу гараад ирвэл бас зүгээр сонирхолтой байхгүй. Одоо өнгөрсөн жилийн Палас шиг тий. Яг Челси Сити гэсэн финал үзүүлэх байсан. Яг гоё л тоо гоё л тоо. Тийм нэг дундаж багийн одоо тэр финал руу гаргах юм аа өнгөрсөн жил өгцөн л төө. Бас жил болгонд тэгж давраахгүй бахаа. Юун дээр Саутгемптон дээр ингэснээр сүүлийн 9 үлрэлийн дотор 3 дахь удаага хагас гişэд үлдчихэж байгаа юм байна. Ерөөсөө тэрийг ингээд Эфэйд үү? тий, эфэйд. Тийм үү? 3 дахь удаага. 3 дахь удаага үлдчихэж байгаа юм байна. Тэгээд урагшаа хөөхөр бас юмнууд нь байлаа би гэдэгтэй үлрэлийн бичиж явах юм. Тэгээ бас сонирм биш үү те? Саутгемптон шиг баг. Лидс харин нөгөө талд 1987 оноос хойш анх удаага АФ-ийн хагас гişэд үлдчихэж байгаа тохиолдол болсон. За Германы Бундслиг руу оръё. Германы Бундслиг Фрайбург, Байерн. За тайлбарлсан миний баруун мөрөн дээр сууж байна. Баруун Мөрөн дээрээс. Энэ юу вэ? Би зүгээр бүтэн үзег үлдээ нэг тайлбарч сонсч ирсэн чинь Байернстай дээрлэхүүлж гинаа л гэдсэн. Үнэхээр тэгж дээрлэх үү? Дээрлэвс. Тэгээ яг нөө аврагын лигийн тоглолтын 7 хоногт хүлээж байгаа учраас бас компани нэлээд олон тоглогчдоо бас суулгасан л та. Upamecano ч гэдэм үү, Olise, Musiala. За Kane бол угаасаа бэрхтэлтэй байсан. За тэгээд ер нь бол бас Сэлгэнээс ингээл тоглогчдоо оруулж тоглосон. Тэгээд Фрайбург талбай дээрээ бол үнэхээр сайн тоглосон. Тоглолтын эхнээс ер нь бол сая харсан тэр зохилт байна. Одоо энэ гол байна. Нийтийг болгож байгаа гол. Манзамби. Энэ Байерн энэ үлрэлтэхдээ за 4 тэнцээд нэг өчгдсөн байгаа лээ тий. Тий. Унаалтсан бүх тоглолт нь аврагын лигийн тоглолтын араас баг. Араас тий. Энэ болохоор аврагын лигийн тоглолтын өмнө тий. За тэгээ 2-1 болсон. 2-1 болоод ер нь эвгүүрээд ирсэн. Олисег гаргаж ирсэн. Олисе, Musiala хэсэрэг ер нь тоглохоноос гол төлөгчдөө гаргаж ирээд. За тэгээд Том Бишоф гэж 82 дээр ихний хийж байна уу? Тийм бах 81 байлоо 82 дээр эхнийхээс дахиад том орон зай олгосон 16 гадаа. Тэгээ ийм олон минут сунгасан шалтгаан бас юу вэ? Тий 2 дугаар үе бол ер нь бас шүглэгтэй нэлээд ер нь сунжирсан. Ер нь Байерны хожидл бас олон байсан. Тийм хардлага бас тэрхүү. Тэгээ 8 минут сунгасан 8 минутаас гол орсон учраас сунгасан 8 минутаас жоон цаашаа өргөжлүүлээд тогсож чаа. Тэгээ чи бүр 100 минут нь биш тийм чаа. Байерн хожиж тоглолт дуусч байгаа хэвээр. Ленард Карл. Хийнгүүтэн ялс үлээсэн үү? Ер нь Ленард Карлын гол ороод баяраа тэмдэглээд бөмбөг тоглолтод оролцоод тэгэл туссан. Mission completed. Фрайбург бол их сайн тоглосон болно. Маш сайн тоглосон. Тэгээд яалтчгүй бас нэг бүрэлдэхүүний зузаан авар чадварын зөрүү гэдэг зүйл бол бас харагцсан. Тэгээд гол нь онцлох нь гол хийсэн хоёр тоглогч нь тий. Хоёулаа дөнгөж 20-т 18-тай. Тий. Байерн ингээд хожигдож байгаа нөхцлөөс энэ улирал шүү дээ Бундслиг. 22 онд авсан гэх юм. Үнэн баг. Тэгэхээр энэ хавар ер нь за би буруу санаагүй бол 5 сард байна уу 5 тоглолт дараал чихнийг болчихсон шүү. Тийм байна. Тэр нэг 23-24 оны улирал Алонсотой Ливеркузен төрүүлээд чаа. Бас л ер нь тухайн улирал Ливеркузен эвгүүтжсэн шүү дээ. Тэгэхэд яг улирлын 2 дугаар гастай ингээл
тэнцэжсэн тоглолтуудаа төгсгөлд нь шик гол хийсэн дээ. Тэгээд эхэлж алдсан тулдаа бас тэр тоглолтууд чинь бас нэг хүн үзэх сонирхолтой тоглолтууд болоод байгаа байхгүй. Тий. Гэхдээ өөрсдөө эхлээд хийчихвэл мэдхгүй тэр одоо. Өөрсдөө ер нь эхний 20 минутанд 1-2 гол мал хийчих юм бол ер нь цаашаа тэгэл 5-6 7 хийчихдэг шүү. тий. Тэгээ гол нь юу байсан? Баяр нь сая 3 гол оруулснаар удирдалт 100 голын босгод авлаа. Тэгээд 1100 Яг 100 болсон уу? яг 100 болсон. Энэ 71-с 72 оны удирдал нэг үлрэлт 101 гол оруулж ирсэн тэр өөрсдийнхөө дээд амжилтыг одоо эвтгэж яг ард нь нэг голтой юм уу? Аач бас чангал юм байна да. Одоо чи хэдэн төгрөг юм? Одоо 6 6 төгрөг шүү дээ. Нэг гол. Нэг гол чанга. Одоо шүгч мэдлэг минутанд 2 гол хийж байгаа баг шүү. Үлдсэн 6 тоглолт гол хийхгүй бол тэгээд идэж чадахгүй юм шүү дээ. За тэгээд хожигдож яваа нөхцлөөс гэсэн. Би нөгөө нэг Лайпцигийн тоглолтыг санаад байна. Эхний хагас Лайпциг амар сайн тоглоод нэг тэг болгоод дууссан. Хоёрдугаар хагас гарч ирэл 5-ыг хийцэн. Баяр нь 5 тэгээд 5-1-ээр дууссан. 5-1-ээр дуустдаг тий. Тэгээ тэр тоглолт шиг юм болоод байгаа юм болоо да. За тэгтэл 22 оног цуглуулсан гэж хэлсэн. Нөгөө талдаа дээгүүр цойлж яваа хоёр баг хоорондоо дөрөвт таарсан үзлэг байлаа. Штутгарт, Дортмунд. Өснөгтийн 2-3 Тий. хоорондоо тогссон. Энэ тэгээ Штутгарт яг хөө сүүлийн жилүүдэд за өнгөрсөн улирал холбооны цомд дөрүүлсэн. Тэрний өмнөх улирал Дидберт орсон. хоёрт орсон шүү дээ. Тэгээ сүүлийн 3 байна уу 4 улирал Дортмунд дээрс хожигдоогүй. Тэнцэх юм уу хожоолаа үзсэн. Ялангуяа нөгөө Себастьян Хөнсгээд асгалжуулагч ирснээс хожигдоогүй л байсан юм лээ. Нэг анзаараагүй. Тэгээ энэ анхны хожигдол нь болсон гэд сонсчоод би бүр гайхаад дабл чек хийсэн чинь. Үнэхээр Штутгартыг барахгүйсэн юм бэл. Үндсэн цагт гол ороогүй. Үндсэн цагт тик гэж явж жагаад чи 92 дээр баха. Сонин бүтлгүү сөрөг бол биш ээ. Бүтлгүү хамгаалт болсон. Харин Сэргэлэн сөрөг болсон. Энэ юм яа. Эрдэр нөх дөрөв дээр байна тий. За тэгээд Диемигийн голын араас Фабио Силва. Энэ Португал тий. Португал нэрээ чанга байл шүү те. Дортмундд ирээд бас карьераа сэргийлээ. Самаалын бүрэлдэхүүн бол үнэхээр баялаа шүү. Брандт энэ үлрэлт дуусаа явахаар болсон шүү нэрэ. Брант явахаар болсон. Гризман явахаар болсон. хаачих чинь. Брандт битгэхгүй. Брант бараг Премьер Лиг Гризман бол Орландотой шүү дээ. тий. Шин имиж би ярина илүү. Тий. Энэ нөгөө хоёлаа яагаад тоглолт үзсэн. Хоёр Тоглолтын үздэг юм уу? Амар өөр харагдав. Амар өөр. Шууд амжилтаас өөр харагдчих гэж байна. За ингээд Брант Адеми хоёлаа сэлгээнээс талбайд орж ирээд хоёлаа гол хийсэн. 14 голыг сэлгээгээр орж ирсэн тоглогч нь Дортмундаас энэ үлрэл бол бүр түллээ. Штутгарт нөгөө талдаа 16 голыг тоглолтын төгсгөлийн 15 минутын дотор энэ үлрэл алдснараа бүх багуудыг тэргүүлэх гэжсэн боловч Вольсбург 18 тав байгаа юм байна. Штутгарт ер нь залуу баг тийм. 16 байгаа юм. Залуу гэж л. Яг туршлагын л юм баг шүү. Тийм байна. Тэргүүлээ хадгалж чадахгүй нэг ч тийм. Тий, тоглолтын төгсгөлийг финиш их таархан хийж байгаа дүр зураг бол харагдаж байна. За, хоёр юм гоё тоглолт боллоо. Энэ тойрогт чинь 9 тоглолтоос 7-г нь PSN-ээр шууд амжуулсан. Гэсэн шүү. Тэр түүхэндээ дамжилт уу? Яг го сүүл 7 гарч ирсэн нөгөө яг 4 тоглолт зэрэг дамжуулсан нь бас сүүлийн тойрогоос бусдаар бол ер нь анхных баг. Тийм бах тий. За классик юу 6 6-гаар бол Леркүсен 6. Вольсбург ч одоо доош унах гээд байгаа. Хайднаа бас доош унахчиж бас нөгөө хэдий гэж оонч ирээл ахаа тий. Хайднаа бол яг ойлгомжтой. Вольсбург бол 17-д явж байгаа. За Хамбург Баяр нь очсон юм уу? Майнц ч өстой яа унах бүсдэж чижсэн багш сайхан. Майнцын конференц лиг нэг төрүүлчих үү дээ. конференц Багш ч юм нэ. тийм тий. Лайпциг үзсэн, Дортмунд үзсэн. Майнц ч гэдэг одоо Страсбургтэй баха. Одоо аврах баха. Германы багууд гэхдээ за аврагын лигт Баерн байгаа. Европад чинь Фрайбург байгаа. Фрайбург байгаа. Явцсан ингээд тэмцээн болгонд л баг байгаа. За, Баерн ингээд 9 онооны тэргүүлэлтэй илүү тэргүүлж юм. Тэр голын зүрх нь одоо яаж Оноо шиг хийж байгаа шиг тий. Нэмэх талан. 73 бөмбөгч Алдаад энэ гэсэн чинь тэрнээс айхтар хийж байна тий. Энэ онооны зүрх нь баг рекорд болцсон уу арайгүй. Бараг болцсон биш магадгүй бах шүү. Түүний оноо 73 жамд. Тэр нэмэх Дортмунд, Лайпциг, Штутгарт 3-ын нэмэх бөмбөгийг Гол нэмээдч тий. Баерны нэмэх бөмбөгт хүрэхгүй шүү дээ. За тэгээд Лайпциг Штутгарт яг 53. тэр ч утгаараа 7 дугаар байрны багуудаас эхлээд
хасах бөмбөрөөр ороод ирж байгаа. Тэгж байгаа. Энэ бол бас нэг тэгдэг шүү дээ. Эхний 10 ер нь нэг нэмэгтэй л байдаг шүү дээ. Чи Union Berlin чинь бүр юу хасгаар тав. Тийм. Тэгээд 32 оноотой 10 дугаар байранд явж байна. За энэ жил Герман 5 дахь эрхийг авах нь уу эсвэл Испани авах нь уу? Бараг Англи, Испани гэж бодох шүү дээ. Харин тийм. Испани. Тэгэх юм бол Хофенхайм ер нь бол ингээд Хофенхаймын байгаа тэр 5 дугаар байр бол тасарч үлдэх гээд үлдэх магадaltaй байна. За Франкфурт, Фрайбург, Майнц, Union Berlin гэдэг. Майнц ч одоо бүр тэр доороос матсан да. Тийм шүү дээ. Үйл бараг унахчихсан баг шүү дээ. 18-аас матсан шүү. Ингээ гараад ирдэг юм байна. Германы үндэслэгийн тухайд гэх юм бол за хэдүүлээ завсарлаад орж ирэхдээ энэ 7 хоногийн аваргуудын лиг, Европа лиг, Конференц лигийн шүгний 8-ын хуваар байгаа. За Италийн Serie A лиг, Испанийн La Liga-р онцлог тоглолтууд юу болвоо гэдэг талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч WooHome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tire Brand хэсэг хугацаанд завсарлаад 3 дугаар хэсгээр уулзъя. Нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг эхэлж байна. За аваргуудын лиг, Европа лиг, Конференц лигийн шүгний 8 энэ 7 хоногт явагдах учиртай. Нэлээд одоо суглаа их эрт гарсан учраас тэгээ энэ хооронд шигшээгийн цугларалт энэ төргээд нэлээд удаан хүлээлгэлээ. Өнөө шөнөөс эхэлнэ. Хэдүүлээ шууд амжуулалтуудын айл аль суугаар гарах хуваарийг эхлээд унтаа харцгаая. Sporting Arsenal өнөө шөнө Real Madrid Bayernтай. За одоо ингээ бүх тоглолтууд 3-аас те. Одоо тийм финал 2-оос байсан баха. За тэгээ сайхан тамга өгөө авчир. Arsenal За яг өнөө шөнийн үед бол би бас Арсеналыг яг хоччихно гэж бол хэцүү л. цааш шалгарах юм уу өнөө шөнийх юм? Өнөө шөнө. Өнөө шөнө юм. Өнөө шөнө гэх юм бол Тоотоо нийлээрээ бүр. Яаж чам бэ? за Sporting Arsenal нэг тэгэр очих хаа. За. Real Madrid Bayern Юу гэж халаад юм бол та. 2 тэгэр Real хожно гэдэг. Бэмгнэтэй. 2 зэрэг Real хожно. Аха. Надад Арсеналаа бусдын фэнүүд бол ер нь жоохон бэмгнэтэй. За элдий зах. Өнөө шөнийн ил 2-ыг юм аа. Өнөө шөнийн 2-оор л ч. Би бол Sporting 2-1-ээр хожиж магадгүй л гэж боддог. Хүү бүрүү. За наачаас гой таамаг. Real Bayern 1-1. Юу Sporting Arsenal-ыг бараг 1-1 гэж магадгүй. Эсвэл Arsenal 2-1-ээр хожно. За. Тэгээд Real Bayern ямар хэцүү тоглолт те. Ямар хэцүү. 2-2. 2-2. За Барселона Атлетико Барса очих байлгүй дээ. Энэ шөнө бол. За PSG Ливерпулийг ёстой бүүмэнд таамаглахад бол үнэхээр хэцүү. Ливерпул нэг бол чангар, нэг бол саяны Сити дээр. Одоо Би өнөөдөр нөгөө ер нь олон гол тоглолт. аврал дилийн хөтөлтийн дараа л бэлдсэн байхгүй юу? Тэсээ чинь Real Madrid Bayern-ы тоглолт дээр Bayern одоо Real-ыг одоо Bayern-ыг шууд хожчихно гэж хэлэхгүй бэмгнээд байгаа шалтгаан нь бол юу юм? Real Madrid одоо өөрөө за Bayern хамгийн олон удаа шүгний 8 шалгарсан баг юм лээ шүү дээ. Араас нь Real Madrid орж ирээд Real Madrid чинь шүгний 8-аас цаашаа хамгийн олон удаа хагас гişээ шалгарсан баг. Тэгээд тэр нь хэд байлаа? 24 тохиолдлын 17-т нь ч лээ. Ер нь 8 дүлтчүүл хожиж. Шүгний 8 үлдчихвэл тэр чинь Энэ донд 22 тохиолдлын 17 гэж. Энэ 22 дахь нь. Тэгэхээр өмнөх 21-ийн 17-д мараа шалгарсан. Тэгэхээр 4 хожигдож байсан. Гол нь нөгөө давгүй байсан чи 16 шүү дээ. 16-гаа давгүй байсан жил болсон шүү дээ. Тэгэхэд Bayern бол хамгийн олон удаа шүгний 8 шалгарсан 24 удаа. Өмнө нь тэгээ 23 шалгарахдаа 10 удаа яасан юм. 14 удаа цаашаа шүгний 4 шалгарсан. Тэгээ 10 удаа хасагдчихсэн нь шүгний 8-аас хамгийн олон удаа хасагдж ирсэн баг гэж явт юм байна. Гэтэ яг хөө тэр нь бол мэдээж нөгөө шүгний 8-д олон шалгарч ирсэн учраас олон хасагдсан гэж харж ирж байгаа. Тийм учраас тэгэхээр айгүй энэ тоглолт бол үнэхээр эдийн тэнцвэл тоглолт. Би бол Arsenal 2 тэгэр өнөөдөр хожих болов. Тэгээд Real Bayern дээр 2-2 гэж бол адилхан яг бодож байна. Юу яасан дипломат харилцаа төвтэй. Та манай Sporting-ийг бас За Европа лиг, Конференц лигийн хуваарийг хэдүүлээ. Шалгацгаая. за энэ чинь нэг тоглолт нь юу байсан бэ? Маргааш өрөө байсан тий. Брага Бетис аврагуудын лигийн өмнөхөн байж байгаа.
Маргааш аврагуудын лиг үзэж байгаа хүмүүс наа энэ тоглолтыг бас энэ тоглолтоор сайхан халааж болж байна тий. За тэгээд Rayo Vallecano конференц лигт байж байгаа энэ хоёр хоорондоо тоглоно. За Порто, Ноттингемтэй, Болония, Астон Виллатай, Фрайбург, Селтатай, за Кристал Палас, Фиорентинатай конференц лигт, Майнц, Страсбургтай. За конференц лиг Европа лигт нийт шүгийн 8-8 тоглолтоос 7 нь гарч байна. Ганц л тоглолт. Ганц гарахгүй үлдэж байгаа нь Шахтар алтмаар байна. За бусад 3 цаг гэхдээ бас 4 цагийг бодоход гайгүй харагдчихэв тий. Тэг 4 цаг бол бас л эвгүй харагддаг шүү. Яалах гээд байгаа мэддэхгүй. хүүтэй харагддаг яг юм байна. Унтуулах гэж байгаа мó, сэрүүн байлгах гэж байгаа мó. 3 цаг бол бас ядаж нэг сэрүүн байж байгаад үзчих тийм аа. За ийм тоглолтууд шууд амжуулагдах нэ. Италийн Serie A лиг руу орцгоё. Serie A лигийн 31-р тойрог Интер Рома гэсэн тулаан болсон. Тулаан эхлээд Интер хийж гисэн. Лаутаро. Бид нар ингээл яг Италийн Serie A-гийн зүгээр ингээ тоймыг харахад ч гэсэндээ яг Итали тоглогч гялалцж гин үү гэдэг бол бас хэцүү юм а тий. Одоо Интер тэргүүлээд би яг энэ тоглолтыг Нүүр царийн осон тоглогчдын дандаа л одоо өөр гадаад Тийм. одоо легионерүүд импортод байгаа байхгүй. Гэхдээ 40 настай Лука Модрич AC Милан дээрээ одоо гарааны тоглож энэ байна. зонгын хаалтыг хараа. Зомерч одоо өөрөө Швейцар хүн байгаа шүү дээ тийм ээ. Ян Зомбор. Одоо тэгээд Мэн Бастоны яасан болоо. Сэтгэл зүй гайгүй. Италичууд одоо бас амар хүмүүс. гайгүй хөө. Бастоны чи ирчээрээ зүгээр харин Барса Марсаар явчих гээд байгаа юм шүү. За энд Манчини, Жанлука Манчини тэнцүүлсэн. Манчини бол Итали нэ. Йоо. Энэ бол амар болоо. Хакан. Хаканы яг ийм голууд бол бас Өмнө нислэгийг хараад. Бас Хакан гоё энэ дэлхийн аваргаар нэг залуучуудтай гоё тийм хам болох байхаа. Туркийн шиг шийд те. За дахиад Маркус Thuram-ын дамжуулалтаар Лаутаро Мартинес Франц хүн дамжуулаад Аргентин хүн голдсон тохиолдоллоо. За энэ дээр нь Турк хүн дамжуулаад Франц хүн голдсон тохиолдоллоо. За 4-1 бас сууш тэгээд хойш ингээд зулцоо. 4-1-с зүгээр 5-1 болж иж. За энэ дээр харин нэг Итали болсон доо. Интер чи 2 сард нэг нэлээд тасарсан байж байгаад хэдэн тойрог дараалж унаалдаад Милан бүр 5-6 онооны ард ирсэн байсан шүү дээ. Тий. Маркус Thuram ч нэг баг 2 сар гоолдог хүн биш үү? Одоо 2 сар шихуу гоолгүй явж байгаад нэг гоолдсон. Тэгээд Сивилтас өс ярилцлага нь гоё юм ярьсан бэлээ. Интерийн 9 дугаар хүн гэж удаан гоолгүй явж болохгүй. Тэгээд цаашдаа анхаарнаа л гэж ирсэн. Энэ бүхэн надаас л боллоо гэж байна. Бараг л. За ингээд бүр 5-2-ын харьцаатай Интер энэ тоглолтод Ромаг хоцсноор бас чухал 3 оног авсан. За Рома нөгөө талдаа харин үнэхээр одоо энэ тоглолт дээр таарав гэх үү эсвэл боссонгүй гэх үү Гасперинигийн багийн хувьд бол сайн тоглолтыг үзүүлж чадсангүй. Энэ тоглолтын дээр 2 гоолын дамжуултыг Лаутаро Мартинесийн 2 гоолын дамжуултыг хоёуланг нь Маркус Thuram өгсөн. Ийм тохиолдол бол Интерт 2004 жилийн өмнө болж исэн. Барелла 2 гоолын дамжуулт өгөөд Мартинес голдсон байдаг. За 1 гоолын зөрүүтэй биш худлаарж байна. 3 онооны ирэн үед Гасперини ингээд 11 үйл ялгдлыг 31 тоглолтын дотор амсчихлаа. Ромагийн дасгалжуулагчаагаар. Өмнөх нь бол Луис Энрике 12 хожигдлыг 31 тоглолтын дотор амсч ирсэн байна. Энрике нэг 12 онд юм биш үү те? Ромад ганцхан үйлрэл ажиллаж байна. Тийм. Нөгөө Барсад ирэхээс өмнө. Тий, ирэхээс өмнө. Тэгэхэд 31 тоглолтын дотор 12 ялгдлыг амсч ирсэн. Гасперини болохоор 11 дахь ялгдлыг сая амссан ийм тохиолдол боллоо. За Интер ингээд тэргүүлэгчид чухал 3 оног авсан бол араас нь нэхэж явсан 2 баг хоорондоо тоолсон бас юм чухал тойрог байлаа. Энэ бол Наполи нэг тоглолт болсон. Наполи Милан тоглосон тий. Тоглосон. Наполи ч одоо тэгээд энэ жил аварга хамгаалж байгаа баг үстэй хүн. За, Диего Армандо Марадона цэнгэлт хүрээлэнд болсон тоглолтоо. Милан тэгээд одоо дагаж очихгүй бол ер нь баг л аварга маварга бүр ударна шүү дээ.
Одоо тэгээ өөрсдөө энэ тоглолтын дээр чинь хүснэгтэй харж байгаа л яриа та тий. Конго Милан ер нь өөрсдөөсөө л боллоо дээ тий. Гүн боломж байхад Тий. боломж ашиглаж чадахгүй л. Де Бройн, Модрич гэл бидний үеийн гоё тоглогчдын энэ жил дэлхийн аваргын дараа тэгээд шгшээгээсээ л авзуудаг тайлах бах. Тих бах. Тэгэл яг яалтчгүй Италийн сериад очиж зодог тайлдаг болчиход байгаа үст. Харин тэгэл 40 гарчаад Модрич, Де Бройн. God Ward-ийн хүртэл сериад байна шүү дээ. Варди баа тий. Одоо муухагаар ярил нэг ясаа тавьдаг газар болчихлоо л та. Ястай. Сери бол. Герман залуучууд нь гарч идэх шиг байна тий. Тэгж. Политано энэ тоглолтод орсон ганц гол бүртгүүлсэн. Нөгөө талаас тэгээд ээлжиж чарлсан, довтлсон идэх ямар нэгэн гол бүртгэдэг. Хименес За нэг тийм харьцаатай ингээд тоглолт өндөрлөж энэ хоёр чинь 2 3 дугаар байранд зэрэгцээд явж исэн хоёр баг шууд өснөгтэй хараад явъя да. Наполи дээр нь гарсан. Париж 65 оноотой болсон. Милан 63-тай болж үлдсэн. За онооны зөрүүгийн 7 байна. 1 2 дугаар байрны хооронд. Голын зөрүү бол асар өндөр. Тэрнээс хоошоо. За аврагын лигийн байранд Комо явсан. Комо сайд ихтэй тэнцсэн байлээ. Удинезэтэй тэнцсэн байлээ бүр. Комо дээр өөрөө дуусчихсан тий. Ювентус очсон сая. Сая нэгд өдрийн орой 6 цаг магаас тоглохын Италийн сери ач бас сонирхолтой. Харин нөгөө хамаг багууд нь Европын тэмцээн байхгүй болчихгоод хуваараа нэг жоох ингээд тараан байршуулах. Тэгээ ажлын өдөр чинь бол яг нөгөө манайхаар бол шүн их болоод идэг шүү дээ. Өчигдөр бүр манай цагаар 18 цагаас харин тийм. 18-аас уу. Энэ тойргийн хуваар цагийн хуваарыг харчаад би бүр нэр ингээ гаргасан ингээд бүр ингээд тараацсан. Одоо баг хөдөлчөнд өнөө шүн тоглолт шүүж байна. Италичууд нь өөрсдөө нөгөө Европын тэмцээнд давхрын байхгүй болчихгоод Яа, Европын үлэмгийг тийм цагаар байнга үздэг гэсэн болгоо яа. За тэгээд юу ярих гэжлээ? 5 дараалал хоцсон Наполи. Ингэснээрээ ингээл эн чинь Наполи эхлээд нэг хэсэг тэргүүлж байгаа намар тэгээд унаад одоо буцаагаад ямар ч үсэн оноогоо нэлээд сайн нөхөд ороод ирж байна. Нэг тэг гэсэн хожлыг буюу нэг голын зөрүүтэй хожлыг Антони Конте ирснээс хойш 27-т удаага хүрсэн байна. Тэгэхээр ер нь Контегийн аргацсан тийм Наполи өнгөрсөөлрөл хийснээс хойшоо 27 удаа 2-1, 3-2, 1-1 ч гэдэг юм уу. Иймэрхүү ганцхан голын зөрүүтэй хожлыг 27 удаа авчээ. Тэгэхээр зөвхөн нэг тэг нь 27 биш юм уу? биш. Нэг голын зөрүүтэй хожлоо. Ийм байна. За хүснэгтийн байдлыг харсан. Испани ла лиг рүү хамтдаа шилжцгээе. Испани ла лигт Атлетико Барселона тоглохын өмнө Майоркагийн талбайд Реал Мадрид хожигдсон тийм. Хожигдсон байсан. Баяр үргээ. За яас гэж баяр үргэж байгаа. Барселонагийн фэн л баяр үргэж чинь. Яг гоо Барса Атлетико хоёр одоо ингээд 11 хоногийн дотор 3 тоглох юм. Эхний учраа нь. Яг ач холбогдлын хувьд одоо юу гэдэг арай бага тоглолт нь байсан л та. Тэгээд тэр ч утгаараа ялангуяа Диего Симонигийн хувьд бол одоо жишээ нь Ла Лигт бол Атлетикогийн тоглолтод заавал хожигдох шаардлага үнэндээ байхгүй хөөх. Тэнгүүт одоо юу гэдгийг Лукмен, Хулиан Алварес хоёрыг бол бүр талбайд гаргаагүй. Хоёрдугаар үед бол за энэ улаан утас авсан тийм. Улаан утасны дараа бүр залуучуудаа талбайд гаргаж илээ. Хоёр тоглогч бүр анхны тоглолтоо хийсэн. Аврагын лигтээ 7 хоногийн уртлын амралтын өдөр лигийн тоглолтондоо тэр багтаага тоглох юм ямар байдаг бол. Амар сонир байдаг. Одоо чи юм хөзрөө бол нуу штэ. Харин тийм бол тийм. Ялангуяа Атлетико бол алдах юмгүй энэ дэр. Барса бол энэ дэр яг хожчих юм бол бас нөгөө Ла Лигээ бүр баталгаажуулах ч юм уу бүр Мадрид аюул өндөр болох гэсэн. Барса талаас нь харах юм бол энэ тоглолт ач холбогдолтой байхгүй. Тэгэхээр гарааны бүрэлдэхүүнээ ч гэсэн Ханс Флик бол Энэ хүчтэй гаргасан. Энэ варын юу би нэг жоохон өөрчлөлмөр санагдаад. Шууд хоёр дахь шарын нөгөөд улаан болгосноо. Вар үзээд шар шууд улаан болгосноо. Шууд буцаагаад шууд улаан болгосон. Тэгээ нөгөө хүндээж тэр жоохон ингэ. Энэ бас жоох хэрэгэлзээтэй. Тэг яг хөө тэр чин юу л гэдэг голд бол тийм дараагийн 3 тоглолт шууд үнчгүүгүй. Тэгээ тэр үнч бол шал өөр боловч айгууч. Гэтэ тэрийг нь зүгээр яг за ингэсэн шүү гэдээ дараа нь яачих болохгүй. Заавал Тухайн үедээ ингэ үзээд За энд яг эсэргээрээ те шууд улаан өчөөд тий шар гэж үзчих. Яг уу
үнэхээр аюултай алдаа байсан уу байсан. Тэгээ яг энэ одоо бөмбөгөнд хүрсэн нөгөө хүчин зөөлөрч очсон гэдэг яг ганц хоёр шалтгаанууд бол байсан юм байл л. Левандовски юугаараач голдно. Цээж нь Энэ бас жоохон аз байсан шүү. Мөрөө цээж үү. мэдрэмжлэлтэй байрлал эзэлж байна. Зүүн мөрөө явуулчихж байгаа байхгүй тий. Нэлийн төгсгөл рүү чи бүртүү үе ингээд хүн илүү тоглолцоод бас унаалтчулж байгаа харамсалтай л байсан л та. За баяр хүргэе. 7 онооны зөрүү байна. 8 тоглолт үлдсэн байх нөхцөл 7 онооны зөрүүг барьж лигтээ төрүүлсэн түүх лалигт бол хизээч байдаггүй юм байна. Тэгэхээр баяр хүргэе. Баяр хүргэе. Маглал. Арбилоо бол яг хоо Арбилоо зөндөө тоглолт байна шүү дээ. Та нар ч одоо юу асуугаад. Тэгээ би бас нэг юм харсан. Одоо Шави Алонсо ч ингээд намар за удирдлагын нэг хагас ажиллахдаа бас 5 хожигдсон юм байна шүү дээ. Тэгээ Алонсогийн хожигдсон 5 багийг хараад Арбилогийн хожигдсон 5 багийг харахад бол тэнгэр газар шиг ялгаатай л бэл. Арбилогийн хожигдсон багууд бол дандаа нэг тийм дүгснэгтийн дундуур ч юм уу доогуур явж байгаа багууд байна. Алонсогийнх бол дандаа топ багууд л байл л дээ. Тэгээ Арбило одоо жишээ нь халах хэрэгтэй. Баяртай их хоёр тоглолт бас маш их юм шалтгаалдаг. Дараагийн үлрэл одоо үргэлжлүүлж ажиллах юм уу яах вэ гэдэг нь тий. За тэгээд ямар ч үсэн хүснэгтийн байдал бол ийм хол зөрүүтэй болсон. Вириал 58 оноотой. Вириал сая хожоод дэш орчиж байна уу? 3 руу. Тийм баг шүү. Сая Атлетико хожигдоо 57 оноотойгоо үлдсэн. За тэгээд Битис Селта гэдэг. За бараг Битис нь аврагууд лиг рүү орж ирэх боломжтой байрлал дээр одоо энэ байранд явж байна. Гэхдээ Селта бол ердөө ганцхан онооны ард байгаа сайн бүгдээ харсан. Барселона хожигдож яваа нөхцлөөс 21 оноог түрүүний яг Байернтай ярьдаг шиг Байерныг 22 гэж ярьжсэн. Тэр бол Европын топ даун лигийн хүрээнд хамгийн өндөр тоо юм байна. Хожигдож яваа нөхцлөөс 22 оноо. Араас нь Барса явж байна. Араас нь Барса 21 оноо авсан үзүүлэлтээр явж байна. Нөгөө талдаа Атлетико Мадрид хожиж яваа нөхцлөөс нийтдээ 22 оноог алдсан байна. Тэгэхээр бол энэ байтугай дээшээ байранд бол Атлетико бичих боломжтой байжээ гэж. Нөгөө Жулиано Симеоне бас банк яаж шүү. Тийм. Юу юм бэ? Аргентины шгшээд ч гэсэндээ зүгээр нэг аавын хүү биш шүү гэдэг харуулдаг чинь шгшээ багт дуудаад тодорхой хэмжээний минутыг ингээд өгөөд байна гэдэг чинь. Сайн л байна л та тий. Энэ тоглолтын дээр ингээд бас чухал эхний голыг оруулсан. Гэхдээ баг нь бол харамсалтай. Хожиж чадсангүй. За хэдүүлээ дуусгая. 34 дахь дугаар байлаа. Энэ 7 хоног ингээд аврагуудын лигийн шүгний 8, Европа лигийн шүгний 8, конференц лигийн шүгний 8, Английн Премьер лиг амралтын өдрөөр иргэд ирж байгаа. Манчестер Юнайтед, Челси юу? Тийм. Биш ээ, Сити Челси. Сити Челси. Дараагийн тойрогт нь Сити Арсенал. Тий. Том тоглолтууд бол энэ 7 хоногийн амралтын өдрүүдээр хүлээж байна. Германы Бундслигийн мөн 29-р тойргийн тоглолтууд хүрэх болно. Эх 7 хоног дахиад аврагуудын лиг яваа. Тэгээд тэрний дараа бол нөгөө цомын финалууд хагас гişээ үлдсэн тоглолтууд болно. Одоо шгшээгийн цуглуулалт байхгүй дэлхийн авраг хүртэл. За та гуравтаа маш баярлалаа. Хамт үзэгчтэй ч гэсэн маш баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand эх 7 хоногт энэ цагтаа иргэд бол. За үзэгчтэй баярлалаа.